Эрчүүд бол худалч. Эхтэй хүнд итгэж болохгүй. Хэрвээ чи эхтэй хүнд итгэх юм бол тэр хүн хэзээ нэгэн цаг чамайг гэмтэхэд бэлэн. Эхтэй хүн хоёр эмэгтэй хүнд дуулах боломжтой юу? Нөгөө сүүлийн жилүүдэд мөрөстэй тоглоом нас болоод амин орлолт ихсэн. Тэгсэн чи яг үнэндээ сүүлийн үеийн судалгаанууд дээр яаж нэхэр эмэгтэйчүүд эрчүүдийг хүчирхийлээд байгаа зүйл. Тэгэхээр ингээд сонь сонсогдож байгаа. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүчирхийлнэ. Нэр нгээсэ тийм. Миний охин эндээ хүлээж байгаа гэдээ үлдээсэн байна. Тэгээ аав нь дэлгүүрийн үүдэнд очиод нөгөө юмаа барьцсан байж захта өөр эмэгтэйг үнссэн байдаг байхгүй. Өөр эмэгтэй одоо нэгс аав нь нууц амрахтай байсан биш. Сэтгэл зүйн хүчирхийллээс хэмнэлсээр байгаа нөхрийгөө алдсан хүмүүс зөндөө шүү дээ. Сайн байцгаана уу эрхэм өндөд үзэгч сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 16 эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд та бүхэн маань сайхан шинснөө зөндөө олон баярууд бас үргэлжлээд өнгөрөөд явж байна. Өнөөдөр ч бид нэр 3 дугаар сарын 18-нд Цэргийн баяр зориулсан дугаараа хийж байгаа. Эрчүүдийн сэтгэл зүйн талаар бид нар өнөөдөр ярилцах байгаа. Маш ховор яригддаг сэдв гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай дугаарыг сонирхолтой болгохоор Inner Child сэтгэл заслын төвийн сэтгэл зүйч Мөнгөн Баяр маань хүрэлцэн ирсэн байна. Бас манай найз байгаа. Тэгээ цаг гарган хүрэлцэн ирсэн маш баярлалаа. Жошуадаас урилга өгөөд подкастт оролцуулсан баярлалаа. Үзэж байгаа хүмүүстээ бас эрт цэргийн баярын мэнд хүргэе. Тэгэхээр манай Мөнгөн Баярын хувьд бол бэкграундын товчхон ярихад одоо та бүхэн сайн мэдэх сүмүүдүүд бас маш олон жил ажилласан. За өөрөө бас сэтгэл зүйн төвүүдэд бас удирдах албан тушаал хийжсэн. За өөрөө одоо Inner Peace гэдэг энэ сэтгэл зүйн төвийг үүсгэн байгуулад явж байгаа ийм туршлагатай хүн байгаа. Тэгээд таны ажлаас соёлоо хөнгөн яриагаа эхлээд тэгээд гүн рүү нь яваад орчие те. Тэгээд энэ сэтгэл судлалын мэрэгжлийг яагаад сонгохоор болов? За сэтгэл судлалын мэрэгжлийг бол би өөр мэрэгжил сонгоцсон явж байгаа сонгосон. Эхлээд уулуурхай инженерийн ингээд 2 жил сураад тэгээд сургуулаа хаяад ерөнхийдөө сэтгэл судлал руу орсон. Яг нь сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв гэхээс илүү би нөө сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо нийгэмлэгт сүүлийн 3 жил яг сэтгцийн эрүүл мэндийн салбарт ажилласан. Яг энэ хүрээнд бол нөгөө манайх ч нөгөө чуулган зохион байгуулад цаг үе болгоны нөгөө янз янзын тоон судалгааг олон нийтэд нээлттэй тавина. Тэгээ энэ судалгааны ажлууд дээр нөгөө судалгаа хийнгүүт яг сайн нөгөө Жошогийн хэлсэн нөгөө эрчүүдийн сэтгэл зүй бол үнэхээр яригддаггүй. Олон нийт донд нөгөө талаас эрчүүд маань өөрсдөө ч гэсэн нэг ярилцдаггүй. Тэгэхээр нөгөө нэг шалтгаан нь ч гэсэн бас манай эрчүүдийн сэтгэл зүйн бас нэг онцлогт байх боломжтой. Тэгээд ер нь сэтгэл зүйн одоо энэ мэрэгжлийг сонгоод одоо хэд их жилдээ ажиллаж байна? Ямар сургууль төгссөн? Би анх Улаанбаатар ихтэй сургуулийг гэр бүл судлалаа төгсөөд тэгээ Монгол Улсын боловсролын сургуулийг сэтгэл судлалын магистр. Тэгээд ингээд ерөнхийдөө бол нийтдээ 8 жил яг энэ зөвлөгөө заслын салбарт ажиллаж байна. Ерөнхийдөө миний анх орсон зорилго бол тэр чигээр л яг зөвлөгөөний салбарт ажиллах сонирхолтой байсан. Тэгээд тэр хүрээндээ яг оюутан байх ба 1-р курсээс авахгүй л сэтгэл зүйн төвүүд дээр дадлага хийгээл туршлагаж аал ингээл яваадсэн гэсэн. Одоо ингээд манай эрчүүд бол одоо сэтгэл зүйн маш олон асуудалтай байгааг манай үзэгчид болон сонсогчид сайн мэдж байгаа л да. Энэ юугаар харагдаж байна гэхээр одоо энэ амиа оролтууд бол 70-80% эрчүүд амиа оролцдог тий. За дээрэс нь одоо энэ ямар нэгэн одоо донтолтуудад эрчүүд орж байна. Энэ донтолтонд орж байна гэдэг маань бас сэтгэл зүйн асуудлуудтай холбоотой шүү дээ. Тэгэхээр хоёлаа эрэгтэй хүний сэтгэл зүй, эмэгтэй хүний сэтгэл зүй хоёрын ялгааг оршил байдлаар нэг тайлбарлаад эхлэе. Тий. Энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд сэтгэл зүйн асуудал ялгаатай зүйлс байдаг. За хөгжлийнхөө явцад ч гэсэн яагаад бид нэг юм сэтгэл зүйн ялгаатай болчихвоо гэвэл айгүй ингийн. Бид нэр дээр үед ингээ анги өрөө хийдэг байх та. Эрчүүд дийлэнхтэй анд явна. Тэгээ нэг анд явж байгаа эрчүүд юу хийдэг вэ гэвэл ерөөсөө л хотдог. Янз бүрийн аслан зам буг гөрөө хаана юу гэж бүгд чимээгүй төвлөрөөд тэгээ нэг хотолт хийдэг. Тэнгүүд нөгөө яг ангаа барихтаа нөгөө эрчүүд отож очиж байгаад ангаа барьдаг. Тэгээ тэр өөрөө хотолт нь өөрөө нөгөө эрчүүдийн төвлөрлөлийг илүү хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр нэг юмд орохдоо нөгөө илүү гүн,
илүү нөгөө алсын хараад зориг цаад зүйлсийг хараад байдаг шалтгаан нь асуудлыг шийдэлтэй илүү нөгөө гүн хандах гэдэг. Энийний нэг давуу тал байдаг нь одоо мэдээж бидний асуудлыг гүн гүнзгий шийдэн те. А нөгөө тал нөгөө сул тал нь яг саяны тань хэлсэн. Донтолтууд янз янзын архины донтолт одоо сүүлийн үед энэ онлайн мөрөгтэй тоглоом за тэгээд нөгөө арх тамхи сэтгэс нөлөөт юм бэлтмэлчүүд юм уу. Энэ бүх донтолтууд нөгөө гүн гүнзгий орох гэдэг. А эсвэргээр эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүй бас өөр ялгаатай. Нөгөө ангөрөө хийжсэн эсчүүд маань тэндээ төвлөрөөд нөгөө ангөрөөгөө бариад гэллүүгээ агуудаа ч юм уу идэв шүү дээ. Тэр үед нэмэгтэйчүүд юу хийдэг байсан бэнгүүд тэндээ нөгөө хүүхдүүдээ хараад авчирсан ангөрөөг нь янзлаад ч гэдэг юм. Ингээд нөгөө бөөндөө байгаа эмэгтэйчүүд хоорондоо яадаг байсан байна. Илүү сайн ярилцдаг байсан. Тэгэхээр нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины бүтц нь хүртэл өөрөөр ажилладаг. Эрэгтэй хүн бол илүү нөгөө нэг тал бөмбөлөг дээр төвлөрч тархин ажилтвал эмэгтэй хүн хоёр тал бөмбөлөг хоёулаа яг ээлж зэрэг ажиллаж байдаг. Тэгээ зэрэг юм хийгээд шүү дээ. Зэрэг юм хийгээд байдаг. Тэгвэл эрэгтэй хүн болохоор зэрэг юм хийж чаддаг байх жишээ нэ тий. Байж гэх. Тэгээд одоо энэ таны ярианаас сохоод эрчүүдийн энэ хүчрхэг бай гэдэг нэг нийгмийн шаардлага байдаг шүү дээ. Та эр хүн юм чинь хүчтэй бай. Юундаа уйлаад байгаа. Эр хүн уйлдгүй юм гэж тэгдэж шүү дээ. Эр хүн ер нь уйлж болох юм уу? Энэ нийгмийн шаардлага ер нь эрчүүдийг хэр сэтгэл зүйн мухардалд оруулт юм. Яг үнэ. Тэн дээр мэдээч эр хүн бүр уйлахтаа бүр ихэр татаж уйлах хэвээр. Шаардлагатай тохиолдолд. Хүмүүс нөгөө уйлна гэж тэгэнгүүт сул дорой гэж утгах гэдэг. Гэтэл уйлна гэдэг бол өөрөө цаана сэтгэл зүйн уян хатан чадварыг агуулждаг. Тэгэхээр уян хатан байгаагийн цаана бол мэдээж нэг асуудлыг даван туулах шалтгаан. А яг сая таны хэлсэнчлэн буцаад хоёул нэг асуултынхаа юу л орё л доо. Эрэгтэй хүн гэж яагаад заавал хүчтэй байх хэрэгтэй юм бэ те? Яагаад заавал ар гэр бүлийг нуруунд дээр авч явах хэрэгтэй? Энэ нөгөө нэг ингээд сэтгэл судлалын аналитик сэтгэл судлалын онол гэдэг. Карл Юнгийн боловсруулсан. Тэн дотор нэг архетип гэдэг нэг ойлголт байдаг байхгүй. Тэр нь болохоор нийтлэг соёл иргэншлээс бүтсэн биднээс захирагддаггүй нөгөө хэв шинж дүр төрхийг илэрхийлдэг. Тэнгүүд нөгөө нийтлэг хэв шинжүүд эрэгтэйчүүд хүчтэй байх ёстой гэж. Тэр нөгөө нийтлэг шинжэнд. За наацхан янз бүрийн дайн байлдаан боллоо. Тэнд дайныг үдээсдэж байгаа манлайлж байгаа хүн нь эрэгтэй хүн байдгүй эмэгтэй хүн байдгүй. Дийлэнхтэй эрэгтэй хүн шүү дээ. Тэнгүүд нөгөө эрэгтэй хүн бол нөгөө илүү өдөрдөг шинжтэй асуудлыг хүчтэй даван туулах ёстой гэдэг нөгөө нэг хэв шинжүүдэд одоо болтол бидний захирагддаг гэсэн үг. А тэгвэл эндээс үүдэлтэй нөгөө нэг асуудал нь юу вэ гэнгүүт эрэгтэй хүн уйлжлахгүй тий. Аливаа асуудал сул дорой хандж болохгүй. Сул дорой эрэгтэйг чигшээч гэдэг юм. Нөгөө иймэрхүү айдсууд гэдэг учраас эрэгтэй хүмүүсүүд дийлэнх нь мэдрэмжээ дотооддоо төгччихдөг. Тэр нь нөгөө эрэгтэйг уйлуулахаа болждөг. Тэгээ энэ нь явсаар хагаад мэдрэмжээ зөв илэрхийлэх, таних, өөрийгөө ойлгох, харилцаанд орох гэдэг ингээ цаана асар олон сэтгэл зүйн хэрэгцээ болон асуудлуудын бас үндэс болоод явчихдаг. Энэ бас манай Монголын уламжлал бас энэ соёлтой холбоотой эр хүн бол одоо ийм хатуу байх ёстой гэдэг бас нэг тийм нийгмийн хөвшмөл ойлголт байгаад байна л да тий. Тэгээд энэ ойлголтоос болоод эрчүүд сул дорой байхаас ичдэг, хүнтэй ярьж чадахгүй болдог. Тэгэхээр энэ сэтгэл дотор энэ богшцсон байгаа зүйлүүдээ ямар аргачлалаар гаргаж ивэл зүгээр хоёлаа нэг дараалаад яг одоо үзэж байгаа хүмүүст хэлчихээ л да тий. За ер нь эрэгтэй хүн бол өөрийн гэсэн хүмүүс хэрэгцээтэй. Яалтчгүй эрэгтэй хүнд бол нөгөө гэр бүлийг нуруунд дээр аваад явах хэрэгцээ байдаг. Ямар ч тохиолдолд нөгөө эрэгтэй өөрийнхөө одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр сэтгэл зүйн хувь шал өөрөөр ханддаг юм байна л да. Эрэгтэй хүн бол гэр бүлдээ аливаа зүйлийг бүтээх шин зүйлийг ингэж бий болгох, авчлах те. Одоо наазах нь ингийн ахуйдаар холбох юм бол маха авчлах те. Нэг гулууз мах ч юм уу нэг хааг уйш ч юм уу те. Аваад ирлээ тэрийн эрэгтэй эмэгтэй аль нь хамтдаа янзлаад эмэгтэй нь хоолоо хийгээд ногоогоо арилгаад хоолоо хийгээд эрэгтэйдээ аяг шүл хийж өгдөг те. Тэнгүүд энэ өөрөө юм эмэгтэй хүн бол авчсан зүйлийг хүртээжиж сэтгэл ханамжийг авдаг. Эрэгтэйч сэтгэл зүй шүү дээ. Эрэгтэй хүн бол альваа зүйлээр хангаж буюу хүртээжиж сэтгэл ханамж авдаг. Тэнгүүд нөө эрэгтэй хүн нөгөө яалтчгүй санхүүгийн асуудал те амьдрал байж болно шүү дээ.
За нөгөө эмэгтэй нь ингээ гой сайхан зүйл аммаар хахад тэрийг авч чадахгүй гэж болно шүү дээ. Тэнгүүд эрэгтэй хүний нэг өөртөө ихтэй байдал одоо нөгөө орчин үед яригдаад байна шүү дээ. Маскулин энержи гэдэг зүйл яалтчгүй ундаг. Одоо нэг юугаар ярих юм бол тестостерон гэдэг шүү дээ, тий гормоноор ярил. Тэгээ энэ шинжүүдний ангууд дагаад дахиад сэтгэл зүйн шинжүүдэд шууд нөлөөлдөг. Нөгөө нэг өөрөө хэрэгцээг хангаж чадахгүй байгаа хүн дотгошоо орно. Нөгөө эмэгтэйдээ өөрийнхөө нэг асуудлыг нээлттэй хуваалцах чадгаа болно. Яагаад гэвэл хуваалцсангууд нөгөө эмэгтэй хуваалцчих гэр бүлээ авч явж чадахгүй байна. Ажлаа хийлдэ ч гэдэг нэг ингээд тэр нь нөгөө ихтэй хүмүүсийн дотор дахиад нөгөө өөрөө бие нэрээ сул дор байгаа юм биш үү? Тэгэхээр нөгөө нийтлэг одоо дараалал сая хэлвэл эрэгтэй хүн нэгдүгээрт өөрөө заавал альва нэг зүйлийг бүтээчих хэвээр. Тэр нь заавал баялаг байх албагүй, мөнгө байх албагүй. Гэрийнхаа тий хаалгын янзлах, нэг сандал ширээ хийчих. Нөгөө дээр үед нөгөө энэ бүх нөгөө хэрэгцээг эрэгтэй хүн хангалттай нөгөө илэрхийлж чаддаг байсан учраас гэр бүл нөгөө хэрүүл маргаан гардаг байсан. Одоо болгоно нөгөө нөхцөл байдал шал өөр болж байгаа. Бүгд нөгөө дижитал нийгэмд байгаа. Тэгвэл баялаг гэдэг зүйлөө нөгөө өөрөөр бүтээгдээд эхлэнгүүт нөгөө эрэгтэй хүний бодит матери багассан. Одоо нөгөө гараас гардаг. За дээр үед бол нөгөө модоо хагалаад хагалсан модоо сайхан түлээд гэрээ дулаацуулчдаг байсан бол одоо ингээ паран гэрт дунд ингээд гал түлэх шаардлагагүй дулаан нөхцөл байнгут нөгөө эрэгтэй хүний хийх ажлууд багсангууд нөгөө өөрийн мэдлгүй эрэгтэй хүн нөгөө нийгэмдээ матери буюу тэр нөгөө хүртээмжээ бүтээж чадахгүй учраас нөгөө бидний нөгөө нэг байдлууд одоо нөгөө зарим талаараа яригдаад байна ш нөгөө том болж чадаагүй том хүмүүс гээд дийлэнх нь бас нөгөө харамсалтай нөгөө ишчүүд байх гэдэг. Тэнгүүд нөгөө том болж чадаагүй нөгөө том хүмүүсийн шин шалтгаан юу вэ? Хамаг хариуцлагын ерөөсөө өөр хүмүүсүүд авцсан байдаг. Хоолоо хийх гээд хоолоо авчих гэдэг тэнгүүд тэр ихнэн дэлгүүдээс аваад ирдэг ч гэдэг. Нөгөө нэг ажиллаа хийгээд нөгөө юмнууд авах юм ээж аав нь өмнөд нь ороо хийчдэг ч гэдэг юм те. Ингээд нөгөө бүх хариуцлагын өөрөөс нь ангууд тэр хүн том болж чадахгүй явсараагаад сэтгэл зүйн хувьд яг хөгжиж байдаг. Одоо яг сэтгэл зүйн асуудалтай болцсныг хүмүүс ер нь ингээд ойр тойрны хүмүүсийг анзаарчдаг шүү дээ. Одоо эхнэр нь нөхрөө ч юм уу те ахыгаа ч юм уу дүүгээ ч юм уу яг л ингээд нэг анзаарагдаад эхэлдэг шүү дээ. Бохондөө болох ч гэдэг юм уу те. Одоо сэтгэл зүйн асуудалтай болох гэдгийг одоо галзуурцсан гэж ойлгодог хүмүүс бол одоо хурдсан баг. Тэгээ одоо л сэтгэл зүйн асуудалтай байна гэдэг чинь байдаг л зүйл юм байна гэж хүмүүс хүлээж авдаг болсон баг. Нэг тийм за нөхөр нь ч үдэг юм уу те. Сэтгэл зүйн нэг л асуудалтай болоо түргэн ууралтай скол нэг юм донтоот ч гэдэг юм уу те. Асуудлууд гараад эхэлжлээ. Эхнэр яаж тэр хүнийг сэтгэл зүйчдэр аваач вэ? За хамгийн сонирхолтой нь эхнэр тэр хүнийг сэтгэл зүйчдэр аваачвал үрдэн гарахгүй. Нөгөө нэг Франц Кафка гэдэг нэг пош гаралтай зохиолч байдаг шин яриа найдагч. Тэрний нөгөө ховрол гэдэг нэг зохиолыг санаж байна уу? Ховрол дээр яадаг вэ гэхэд өглөөс сэрэнгүүт нөгөө Григори шавж болцсон байдаг. Зөв метафор зүйлэлтэй гэхдээ нөгөө зохиол нь бол шууд утгаараа. Яг ингэ шавж болцсон. Тэгвэл тэрийг ингээд нөгөө ээж нь аав нь охин дүү нь харангуудаа ах шавж болцсон биш тэгээ шууд хаалгын төгччихдэг. Тэгээд нөгөө хоолыг хаалган доогуур нь хийж өгөөд гарч ирэнгүүт нөгөө алим шидэд тэгээ нөгөө Григор чинь өөрийн мэдлгүй болцсон учраас тэгэл өрөөндөө байждаг. Тэгвэл энэ юу вэ гэнгүүт бид нэг ингээ нэг асуудалтай гэдэг хүнийг яг одоо тэр нэг метафорлол шавж мэт өөрсдөө бүлэдчихдэг. Сэтгэл зүйн хувьд гэмтэж идэг. Тэнгүүд яг нэг хувирлын нэг цаад юу гэнгүүт тэр нөгөө нэг нийгмийн нөгөө өвдөлтүүдээс болоод тэр хүн яг өөрийгөө нэг шавж шиг мэддэг гэртэй байх та. Тэгээд тэр нөгөө нөхцөл байдалд яаж чадахгүй өрөөнөөсөө гарч чадахгүй тэндээ ингээ суудсан хүний жишээ байгаа. Тэнгүүд одоо яг гэр бүл төр бас яг адилхан ингэдэг. Чи асуудалтай байна. Чи болохгүй байна. Чи ажиллаа хийж чадахгүй байна. Чи гэр бүлээгүй. Чи сэтгэл зүйчтэй уулз гэд тэгэнгүүт тэр нөгөө шалтгаан нь олддоггүй. Энэ бүхэн бол нөгөө шинж тэмдгүүд л болоод явцсан байдаг. Тэгэхээр нөгөө яаж асуудал шийдэгдэх ёстой вэ гэнгүүт тэр ихтэй магадгүй ихнэр янз бүрээр хэлж болно. Чи болохгүй байна. Мэдээж тэр чинь нэг юм шинж тэмдгүүд шүү дээ. Зүгээр суусан хүнийг бас ингээл болохгүй байна гэдэг байхгүй шүү дээ. Тэр шинж тэмдэг болгоныг өөрөө анзаараад өөрөө ойлгох ёстой. Асуудал. Би яг үнэхээр энд асуудалт энэ донтолтон дээр донтсон юм уу? Энэ үнэхээр донтолт муу юм. Гэт нэг өөрөөсөө асуулт асуухад үед нэг хүн асар олон хариултанд донд төрдөг. Яг энийгээ ойлгонгод нэг сэтгэл зүйчдэр очиод
ярилцаад нөгөө тухайн асуудлыг оновчтой тодорхойлоод богино хугацаанд үр дүнд хүрчүүлдэг. Тэгэхээр нөгөө энэ завшин нөгөө залуучуудаа хэлэхэд асуудлыг нөгөө гаднаас биш илүү дотоодоос хайх хэрэгтэй. Мэдээж гадны хүмүүсүүд ингээл янз янзын шалтгааныг хэлнэ. Чи ажиллаа хэцүү хийчихвэл ажилд орчих юм бол асуудалгүй шийдэж дээ. Чи залхуу болохоор бол ингээд байгаа байхгүй гэл нэг юм мэдрэмжээр дамжуулаад хөдлөхгүй л ингээл нөгөө эсчүүдийг чи янз бүрээр үзэж тар. Тэнгүүд яг асуудлын жинхэнэ шалтгаан бол тэнд гутгал ч юм уу те. Өөрийн үнэлэмж, хин нэгэн хүнээс авсан гомдол, нөгөө үзэн ядал, нөгөө дасан зогсож чадаагүй, нөгөө гараас юм гарахгүйдаа эргээд өөрийгөө буруутгасан дотоод зөрчилч гэдэг юм уу. Дандаа юм асуудал болгонд гэсэн хүний өөрийнх нь дотоод байждаг. Одоо Монголын нийгмийн асуудлыг манай подкаст маань бас сэтгэл зүй, нийгмийн сэтгэл зүй суурьтай подкаст. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг хэдүүлээ эргэн тойрноос нь ямар ч өнцгөөс бас ярьж болно л доо. Тэгээ манай нийгмийг авч явах ч ёстой одоо ирчүүд маань зөвхөн энэ цаг үед биш. Бүр 19-р зууны үеэс маш их шахалтан донд байсан. За одоо ялангуяа сүүлийн одоо энэ ардчлалаас хойш бол ирчүүд маш их архинд орсон. Ерөөсөө л ингээд нэг юм бүхэл бүтэн нэг давхраг одоо донтолтонд живсэн, сул дорой болсон. Бид нэр одоо ингээд анзаараад тахт нэг бидрээс нэг жоохон дээшээ аав ээж нарын үед ер нь эмэгтэйчүүд нь илүү хүчрэг болсон. Явж идэг шүү дээ. Нөхөр нь одоо жолооч нь болсон. Цүнхийг үрдсэн. Юм ингээ барьцантай нэг юм ерөөсөө нэг юм туслах нь болсон. Бараг боол нь болсон явж идэг шүү дээ. Нэг тийм үе байна. Тэгээд бидний нөгөө биднэрт ч нэг рол моделүүд хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Тэр ах ямар лаг ах вэ? Ямар гоё улс төрч вэ? Ямар гоё эдийн засгч вэ? Гэт ингэж нөгөө бидний тийм шүтэх тийм дүр төрхөд маш бага байсан юм шиг санагдаад тийм бидний хүүхэд байх үед. Одоо бол бас арай өөр болж байгаа байх. Тэгэхээр одоо төгс имиж эрэгтэй хүний имижийг хоёлаа яриа л да. Ямар одоо нэг ингэ бүтээ зураглаж үзээ л да. Зураг гаргаа л да тий. Ямар эрэгтэй хүн тэр одоо рол моделийн дүр төрх байвал үзэж байгаа бидний одоо нийгэмд өсөж торинж байгаа залуучууд хөгжөөд одоо тийнейж наснда явж байгаа залуучуудад инспайр өгөх юм. Дээрэс нь энэ нь хэрэгтэй тэр тийнейжүүдэд тэр рол модель байх нь сэтгэл зүйн хувьд хэрэгтэй. Маш гоё асуулт байна. Жошо өөрөө тэрний тал дээр юу гэж чинь ер нь одоо яг өөрийнхөө имижийг ингээ хэрхэн бүрдүүлв? Өөрийгөө яаж мэдэрч чинь? Яг уу сүүлийн үед энэ талаар би боддог болсон шалтгаан нь бас яг бид нэр өөрөөсөө асуусан асуултаас гарч ирж байгаа юм л да. Би ер нь хэн миний рол модель байсан Монголоос. Гаднаас бол байдаг байхгүй тий. Тэгээд Монголоос хэн миний рол модель гэхээр тийм гарч ирэхгүй байсан байхгүй. Тэгэхээр тэгвэл чи өөрөө хэн болмоор байна? Чи яг ямар хүн болох гэдэг нь чиний төгс хувилбар чинь хэн ингэж хүн болго өөрөөсөө асуудаг байх. Тэгэхээр би тэр төгс хувилбартаа бол хүрэх болоогүй. Гэхдээ яг тэрнийхээ төлөө явж байгаа. Тэ. Тэр одоо зөвхөн тэр чин харагдах байдал одоо бизнес эрхлэгч гэдэг тэр биш шүү дээ. Энд чи ерөөсө бүхлээрээ хэр ирүүл амьдарч байна. Сэтгэл зүйн хувьд хэр ирүүл байна те. Боловсролын хувьд хэр анхаарч байна те. Ингээл хараа бүхэл юм шүү дээ те. Тэгэхээр өөрийнхөө тэр төгс хувилбарт хүрэх гээд явж байгаа. Хэр хэрэгтэй вэ гэвэл маш хэрэгтэй. Одоо энэ Америкууд ч энэ Европын орнууд ерөөсөө тэр нөгөө төгс имижээ тэр рол модель байж идэг нэг зохиолч ч юм уу нэг шинжлэх ухаанч инженер байж идэг тэрийг одоо жишээлбэл Элон Маскийг ч юм уу те тэрийг ингээд шүтээд яг тэрэн шигэ болохын төлөө зориг тавиад явцдаг. Энэ ямар хэрэгтэй байдаг гэж би жоохон бахта яг үнэ Эминем энтриг Леонардо Капра Брэдли Купер эсвэл те ингэ яадаг гэсэн байхгүй. Тэгэд би дандаа хэрвээ Эминем байсан бол энэ дээр ингэж мяахгүй л ах байсан байхгүй юу гэдэг ч юм уу те гэдэг нь өөр амар юм сэтгэл зүйн хамгаалтыг бий болгодог юм шиг санагддаг. Одоо энэ дээр бүр онол байгаа. Яг ингээд хоёулаа ингээд яснаас нь хахгуулаад одоо тэр хүн эрэгтэй хүн бол яг ийм л туйлын ийм л байх ёстой гэдэг нэг загвар бол байхгүй. Харин 12 шиг загвар байгаа. Нөгөө Карл Юнг гэдэг аналитик сайн өмнө хэлсэн
Швейцарын алдартай сэтгэл судлаачийн онол дээр 12 архетипийн загвар гэж үүдэг. Тэгмээ тэд дотор нэг 12 эрхтэй архетипийн загвар гэж үүдэг. Тэгмээ тэрнээс ингээд эхэлдэг байхгүй нэг рулер архетип буюу аливаа зүйл нөө дөрвөн журмыг гаргадаг эрхтэй. За тэгмээ энэ дотор юу ордог вэ? Улс төрчдийн дүр төрхүүд. Нөгөө аливаа зүйлийг яг ийм л байвал зөв штэ гэдэг нөгөө дөрвөн журмыг гаргаж идэг, хууль баталж идэг. Тэгмээ тэрийг одоо харсан эрхтэйчүүд яг өөрийнх нь нөгөө дотор нь тэр мэдрэмж нь за нэг 50-аас дээш хувьтай байвал тийш нэ татагдчихдаг. Тэгээ тэр нь өөрийг нь хөгжүүлж идэг. Болонгуудаа шууд ингэр дээр гарангуудаа илтгэж чаддаг. Аливаа нөгөө нэг шүлэг уралдаан өөрийгөө нөгөө ингээд бусдад таниулах юмдаа хөгжөд явуулчихдаг. За ингэ явж итл одоо зарим нэгэн архетип гэдэг тэгэнгүүт одоо шиддэн архетип гэж үүдэг. Тэгэнгүүт тэд дотор юу болдог вэ гэнгүүт илүү юмыг ингэж хувиргаж нэг асуудлыг одоо жишээлбэл шиддэн хүмүүс чинь ингээл юмыг өөрчлөөл ингээ хонгоо тэнд байгаа хүмүүс алмаараа гайхширдаг шүү дээ. Тэгэнгүүт бусдыг гайхшруулах бас сонирхолтой юм биш үү гэд илүү нөгөө урлаг соёл нөгөө юм entertainment салбар руу ингээ явж идэг. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдийгөө нөгөө яг аливаа юм нөгөө хар мянган юм дүр төрхүүд дундаас өөрсдийгөө тий 12 архетипээр бүтээж идэг. Тийм тухайн онол өгдөг. Тэгэхээр нөгөө хоёулынгийнх нь саяны нэг асуулт шүү дээ. Яг эрэгтэй хүн тэгвэл яг гол ингээд суур шинжүүд нь юу юм бэ те? Мэдээч энэ бол нэг өнгөн хэлбэр болчихж шнэ гадаа төрх. Энэ бол нэг янз янзаар ингээд тэр би бас нэг үзэгчтэй тэр онлыг нэг илүү дэлгэрүүлж уншаад сонирхоосоо гэдэг үднээс л сая товч тайлбарлаж байгаа. Яг үндсэн суур зүйл юу гэнгүүт одоо орчин үед хүмүүс ярьдаг IQ чухал гэх юм нь. Одоо бол нэг EQ чухал гэл. Яг эрэгтэй хүний хамгийн суур чадах юу гэнгүүт ерөөсө тасан зохицох чадвар. Тэр нөгөө бүр яг нэг гурвалжингийн нөгөө суур ур чадвар болж идэг. Тэгэхээр бидний нөгөө хүүхдээ ийм бол, тийм бол, улс төрч бол, инженер бол, жүжигчин бол, эмч бол гэдэг тэр олон нөгөө дүр төрхүүдээс илүүтэй тэр хүүхэд асуудал тулгархад яаж тэр асуудлыг даван туулах вэ гэдэг чадвар нэрээсээ хөрсөн болж идэг. Тэгэхээр нэг эрэгтэй хүүхэд байх юм бол ямар ч төлөөр тэр хүүхдэд тасан зохицлын л хөсдөг. Бүдрэд өнөөл өөрөө босдлон ажиглана. Ямарваа нэгэн зүйл тэмдэглэлийн дэвтэр одоо хүүхдүүд цэцэрлэгт ингээл хөөрхөн янз янзын юм тэмдэглэлийн дэвтэр хийд юм байна л да. Тэнгүүд нөгөө тэрийг хэн хийдэг вэ гэсэн чинь хүүхдүүд өөрсдөө хийдэггүй. Эцэг эхчүүд нь хийчдэг нэ. Тэгээ эцэг эхчүүд нь өмнөөр нь хийж өнгөтэй нөгөө хүүхдүүд нь ингээ хөвлөд өгөөд за даалгавраа гүйцэтгэх нөгөө багш нь хаасан чинь бүр ингээ амар гоё дэвтэр бүр лимнар цацсан нөгөө булан гаргацсан дотроо ингээ гоё цаастай. Тийм юм хүүхд хийж чадахгүй шүү дээ. Тэгээ нөгөө багш нь хүүхдэрээ юм хийлгээч гэдэг гэж байгаа. Тэрэн шиг хүүхдэд аль болох алдаад тасан зохицлуудын л өгöd байх хэрэгтэй. Тэгээ одоо нэг бидний нийгэмд гол шинж юу гэвэл хоёлаа сайн нэг эрчүүдтэй ингээ дүүнертэй ингээ би ингээл ийм үлгэр дуурайл аваад ингэжсэн ингээд за Жошуа хэлж шин. Тэнд тасан зохицож чаддаг болсон байгаа. Тэр дүр төрхөө дамжуулж. Тэгэхээр бид нэг аливаа асуудлыг ингээ шийдэхдээ тухайн дүр төрх болгоноос анзаараад суралцаад тэгээд эргээд яг адилхан одоо тайзан дээр гараад дуулах бол би нэр Eminem байсан бол ямар чөлөөтэй байж чадах байсан бол гэж мэдрэх үед тэр тасан зохицлоо өгдөг. Тэгэхээр нөгөө бидний нөгөө үл ухамсар буюу нөгөө одоо нөгөө даалт ухамсар янз бүрээр хилэгдээд байдаг тэд дотор бид аль болох олон тасан зохицлын чадварууд мэдрэмжүүдээ үүсгэл байгаа. Гэхдээ хүн альва асуудал дундаггүй. Тэгэхээр маш хэрэгтэй юм байна те. Одоо яг хоо эмэгтэй хүнтэй холбогдож байгаа харилцаан дээр зарим эмэгтэй хүмүүс бүгдээрээ биш шүү манайхаа. Зарим эмэгтэй хүмүүс хамт байгаа эр нөхрийгөө ч юм уу найз залууга бүр хинч болгочдөг. Шимэгчлсээр аваад, хэрүүлүүцээр аваад, өөнчлсээр аваад бүр ингээд өөртөө итгэлгүй болцсон. Тэм жишээнүүд бас байдаг бах те. Би ингээд мэрэгжлийн хүн биш л те. Гэхдээ би хүн болгол анзаардаг штэ те. Нэг юм цогтоо золботоо нэг юм гоё хөвгөлтөө байсан залуу бүр нэг юм сонирн болцсон. Тэгэл ингээл хамт байхад нь хараад тахаар чи энийгээ тэгэж тэрийгээ тэгэж өө энийг юм бүтлгүй юм гээл баг те. Тэр бүр нэг баг гөлөг болгоцсон байдаг штэ. Тэгэд энийг ямар эмгтэй хүмүүс гэдгийг ийм одоо дэргэд байгаа эрэгтэй хүнээ бүр ингэж дарангуйлдаг ийм хүмүүсийг одоо нэршлэн ямар нэршлэн энэ хүмүүсээс тэ ер нь яаж харьцах юм ийм нөхцөл байдалд орсон эрэгтэй хүмүүс яах вэ? Яаж таних юм те?
Тэнгүүд энэний хоёлоо ярангуут яг нөгөө суурл руу эхлээд эхэлнэ. Хоёр хоёлоо нөгөө суураас авахгүйлаад яаж аливаа ингээд нөгөө харилцаанд эрэгтэй эмэгтэй хоёр яг арга бэлэг шиг нэг ингээд өгч идэг. Одоо нөгөө эрүүл харилцаа бол аливаа асуудал тулгархад хамтдаа ингээд нөгөө арга бэлэг шиг одоо даавуугаар ярил нөгөө инг янг гэдэг шиг нөгөө асуудалд ингэж хамтдаа хандж чаддаг. Тэнгүүд нөгөө яг саяны жишээн дээр ярангуут юу болдог вэ гэвэл хүнд ингээд ил хэрэгцээ гэж байна мэдээ сэтгэл зүйн амьдралаа гоё болгомоор байна. Тэ боловсрол эзэмшмээр байна. Олон нийт гоё хүрээлэлтэй нэр хүндтэй болмоор байна ч гэдэм үү те. Яг энэ шиг дахиад далд хэрэгцээ гэж үүдэг. Одоо нөгөө нэг сүүдэр хэрэгцээ гэдэг шиг далд хэрэгцээнүүд. Хүнд өөрөөсөө нөгөө нуудаг далд хэрэгцээнүүд. Тэнгүү зарим эмэгтэйгийн хувьд зүгээр хажууд байгаа эрэгтэйгээ өөрөөсөө сул дороо шүү гэдгийг мэдрэх тийм далд хүсэлтэй хэрэгцээтэй эмэгтэйчүүд байдаг. Өөрийн мэдлэг. Одоо нэг ийм Зигмунд Фройд нэг алдартай нэг 10 хэдэн 12 3 шавьтай. Тэгээ тэрний нэг нь Отто Кернберг гэдэг одоо Америкт байгаа алдартай нэлээ 80 гарцсан хөгшин сэтгэлзэлч байдیں۔ Яг нөгөө Зигмунд Фройдын гарын шав гэдэг. Тэгээ нөгөө аналитик сэтгэл судлал энэ төргээ тэрийг ашигладаг. Одоо бидний нөгөө даалд ухамсар нөлөөлдөг энэ төргээл ингээд онол байгаа. Тэр Отто Кернбергийн нэг судалгаан дээр юу гэсэн байдаг вэ гэхээр нэг эмэгтэйн талаар судалгаа. 40 хэдэн настай мундаг бизнесмен эмэгтэй. Гэхдээ нөхөртэй болчдаг. 3 удаа гэрлэх гэж үтсэн гэрлээгүй. Тэгээ гэртээ 7 эрэгтэй үйлчлэгчтэй том яардад амьдардаг. Тэгээ аз шагалгүй. Тэгээд аз шагалгүй болохоор нэг Отто Кернбергээс сэтгэл зүйн эмчилгээ авах гэж тусламж авах гэж очсон байхгүй. Тэгсэн чинь Отто Кернберг тэр эмэгтэйд 3 жил ажилласан гэж байгаа. 3 жил ажиллаад юу болсон бэ гэдгсэн чинь мань охин хүүхэд байхдаа нэг аавтайгаа цуг нэг Америкийн Walmart-д очиж л тээ. Walmart-д очивол аав нь за миний охин машинаасаа буужлахгүй шүү гээд нөгөө бүсийг бүсэлж өгөөд аав нь газ энэ Walmart-л ороод юм авч гараад ирнэ. Миний охин эндээ хүлээж байгаа гэдээ үлдээсэн байна. Тэгээ аав нь дэлгүүрийн үүдэнд очиод нөгөө юмаа барьцсан байж захта өөр эмэгтэйг үнссэн байдаг байхгүй. Өөр эмэгтэй одоо нэгс аав нь нууц амрахтай байсан биз. Тэрийг охин санаандгүй харцсан. Тэгээ тэндээ нөгөө асар их цочдол авцсан. Сэтгэлийн гэмтэл гэдэг шиг. Одоо нөгөө орчин үеийн дэрэгдэд байгаа нөгөө трама гэдэг шиг. Тэгээ тэр гэмтлээсээ болоод тэр охин асар их айсан, төгссөн, аавдаа гомдсон, аавыгаа үзэн ядсан, ээжигээ өрөвдсөн ингээд олон эмоц явж байгаа ш дотор нэг секунд энэ акшнаас л болоод тэгээд нөгөө гэрээсээ Walmart ортол тодорхой хэмжээний зайтай 20-30 минут явдаг. Тэгээ явж байхдаа тэр охин тэрийг бүгдийг мартцсан. Яг тэр нөгөө таагүй мэдрэмжээ үргэлж нөгөө шахаж идэг. Блоклчихдээ шүү дээ. Блоклчихдээ. Тэгээд тэр блоклцсон мэдрэмж нь тэр охин цаашдаа ямар хандлагыг хүсэн бэ гэвэл эрчүүд бол худалж. Эхтэй хүнд итгэж болохгүй. Хэрвээ чи эхтэй хүнд итгэх юм бол тэр хүн хизээ нэгэн цаг чамайг гэмтэхэд бэлэн гэдэг нөгөө мэдрэмжтэй хүмүүсүүд хажуудаа идэг эхтэйчүүдээ яадаг байх. Бодоо олгочдөг. Өөрийн мэдлгүй. Тэр чинь нэг ухамсартай биш шүү дээ. Ухамсаргүйгээр явагдчих үсчээс нэг өөрсдийн мэдлгүй нөгөө ихтэйгээ дорд үздэг. Жохон юм хийнгүүт өөнтгөлдөг. Гэтэл тэр нэг бодит өөнтг юм шиг мөртлөө цаана нөгөө миний хэлээдсэн сүүдэр хэрэгцээ нь юу юм чи миний дээр гарахгүй шүү гэдэг. Тэгэхээр нэг иймэрхүү нөгөө харилцаанаас шалтгаалаад тийм зөрчлүүд явагддаг. Гэтэ энэ ингэдэг төрлийн эмэгтэйчүүд яг үндэ өөрийнхөө амьдралыг хорлоод байна гэсэн үг л дээ. Яа тэгэхээр тэр залуу нөхөр та хоёр чинь нэг баг. Тэр багийнхаа нэг тамирчин гэмтэй гэдэг шин. Тэгэхээр чин танаа баг яаж амжилттай тоглох юм? Тэ? Эрэгтэй хүн чинь ингээ нугчин дараалах тусам улам өөртөө ихтгэлгүй болж, улам зориг нь мохож, бүтээмжинчтэй багассан шүү дээ. Тэгэхээр энийг бас бодож үзэх хэрэгтэй юм шиг байна. За энэ дээр хоёлоо ер нь бол жоохон тустас яригддгүү бас тэр болгон яригддгүү ганц нэг сэдвүүдийг яриа явчих зоригтой тий. Эрэгтэй хүн хоёр эмэгтэй хүн дурлах боломжтой юу? Одоо бол энэ нийгмийн бидний энэ амьдарч байгаа нийгэм бол биднэрт юу шаардж байна гэхээр чи эрэгтэй хүн ганц л эмэгтэйтэй бай. Ёс зүй одоо энэ нийгмийн хууль нь тийм байна. Гэхдээ өнгөрсөн мянган жил бид нар яаж амьдарч ирсэн бэ гэхээр нэг эмэгтэйтэй байдгүй байсан.
Тэ за нэг эмэгтэйтэй байдаг л байсан баг. Гэтэ ер нь бүх оронд шүү. Зөвхөн Монголд биш. Бүх оронд мянган жил энийг бол бүгдээрээ мэдж байгаа. Бүгдээрээ хүлээн зөвшөөрнө. Би энэгээрээ тгийх гээд байгаа юм биш. Зүгээр бид нэр сэтгэл зүй ярьж байна те. Нэг эрэгтэй хүн хоёр эмэгтэй дурлах боломж байдгүй. Энэ бол маш их тохиолддог асуудал. Энэ талаар нөө. За хоёулаа бол нөө шохоорхол дурлал хайр гэдэг ингээд нэг хоёулаа шууд хайр ирч. Шууд хайр. Хоёр эмэгтэй зэрэг хайртай болсон байх. Боломжтой. За тэрэн дээр за нэг нүгөө шууд төс тас гэдэг шиг л ярил. Энэ дэлхий дээр олон хүнд хайртай тэгээ гэр бүл болж чаддаг эрчүүд байгаа лөө. Эхлээд юу гэж бодож чинь Жошуа? Хэцүүлэх. Хэцүү гэж юу? Одоо арабын орнууд ямар хөө вэ? Тийм тэр бол тэгэл нөгөө мэдээж энэ дэлхийн ертөнцид удам аав юм чинь энэ тэнд хэсэг бүлэг шашны ч гэдэг юм уу те янз янзын зүйлүүд байж болно. Бид нэр ерөөхдөө нэг массыг ярьж байгаа шүү дээ хоёлаа те. Ерөнхийдөө гэдгийг л ярьсан дээр баг те. Тэнгүүд нөгөө аль нөгөө байдаг гэдэг нь ингээд байдаг гэдэг маань юу хэлэх вэ гингүүд аль нэг талд орох биш. Бид нөгөө энэ байд юм байна. Эхлээд нөгөө таньчих гэж байгаа. За ямар ч тач зарим нэгэн орнууд ингээд олон их нэртэй ингээд хамтдаа ингээд бүтээд болд юм. Зарим улсууд бол яг л нэг хүнтэйгээ ингээд гэр бүл болоо тэгээ хамтдаа ингээд бүтээгээд явж болт юм байна. Тэгвэл эндээс зүгээр тэндээ яг ингээд хүнээс нь шалтгаалдаг л да. Онцлогоос нь. Зарим ишчүүд бол одоо нэг донжуан гэж ойлголт байгаа шүү дээ. Донжуан гэдэг ойлголтод бол юу вэ гэвэл нэг эрэгтэй аль болох олон эмэгтэйг ингэж хайрлах тусмаа өөрийнхөө нөгөө далд одоо нөгөө хүсэлгээ сайн яригдаад байгаа шүү дээ. Тэгжиж нөгөө өөрийгөө би олон эмэгтэйг хайрлаж чадчихна гэдгээр нөгөө эргээд өөртөө ихтэй байдалч гэдэг юм нэмэгдэх боломжтой байдаг. А тэгэнгүүт яг нэгхэн эмэгтэйд ингээл нөгөө бүхнээ өгөөд түндэш ингэж нөгөө бүх хайр сэтгэлээ зориулаад тэгээд бас нөгөө тэр хайр халамж өөртөө ихтэй байдлаа авч мэдэрч чаддаг. Бас ингээд ишчүүд байдаг. Тэр нөгөө яг саяны хүрээнд бол боломжтой. Одоо яг нэг эрэхтэй бол тэд талын хүмүүсүүд одоо ямар сэтгэл зүйтэй байх вэ гэвэл яг нөгөө бид нар ч нөгөө сүргийн инстинкт яваад иж мэдхээр байгаа. Одоо болтол сүргийн инстинкт гэдэг нь юу вэ гэвэл ишчүүд аль болох олон эмэгтэйлүү хүртээх тусмаа ямар хүмүүс тийм байх вэ? Дийлэнхтэй л нөгөө хаан одоо том жанждууд нөгөө гүрний эздүүд нөгөө альфа залуучууд тий альфа залууд тэдэн бүгд нөгөө олон эмэгтэйд ингээ хайртай тэгээ тэр болгоно ингээ бүгдийг нөгөө авч явж байгаа учраас нөгөө өөрсдөө тэгж их мэдлээ мэдэрдэг. Тэгэхээр яг одоогийн 100-д бол эсэргээрээ юу нэлээд оновчтой вэ гэдэг ингэж хоёр эмэгтэйтэй байна уу нэг эмэгтэйтэй байна үл хамааран. Энэ бүр яг нөгөө сүүлд MIT-гийн хийсэн судалгааны нэг том доктор би нэрийг мартчих. Чи эрэгтэй л хүн бол одоогийн 100-д чи өөртөө хайртай хажуудаа хамтан амьдах эмэгтэйгээ бүр шууд хай гэж байгаа байхгүй. Юу вэ гэхээр одоогийн асуудлууд чи эрэгтэй хүн дан ганцаараа шийдэх боломжгүй асуудлууд ирж байна гэж байгаа байхгүй. Сэтгэл зүйн хувьд. Яагаад вэ нөгөө хостой байна гэдэг чинь бид нэр сэтгэл дотор байгаа мэдрэмжээ илэрхийлнэ. Нөгөө зовлонгоо илэрхийлнэ. Нөгөө эмэгтэй хүн илүү өөрөөр хандангууд тэрнээс ингээ өөр мэдрэмж аавна ингээд нөгөө ин ян гэдэг шиг юм динамикнд орж шít. Тэнгүүд одоо болохоор ямар ичүүд нөгөө ганц бие байдлууд ихссэн. Одоо сүүлийн жилүүдэд. Түн нөгөө ганц бие эрэгтэй хүн бол чи одоо ирж байгаа 100-д бэлэн байхыг хүсэх юм бол чи тэр лаг мэрэгчлэлтэй байх биш. Лаг боловсралтай байх биш. Чиний хайжууд чамааг ойлгодог, хайрладаг эмэгтэй хүн заавал байх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр нөгөө миний хувьд бол нөгөө 1 2 гэдэг бол тооштой тий. Quality more than quantity гэдэг шиг 1 2-ын үл хамааран эрэгтэй хүн заавал одоо хостойгоо байх хэрэгтэй. Эрэгтэй хүн хостой байх хэрэгтэй. Зэрэг хайрлах боломжтой. Тий, зэрэг хайрлах боломжтой. Гэтэ яг энэ муухай сонсогдож байгаа гэсэн бид тэр судалгаа ярьж штэ тий. Ерөөдөө энэ бидний амьдарч байгаа энэ 100-д энэ нийгэмд бид нар ч өөрсдөө эд эсэндээ тархиныхаа 70 ухамсарт генетикээрээ мэдээлэл дамжуулаад ирсэн байгаа шүү дээ. Тэр мэдээлэл дээр одоо та түрүү жишээн дээр агууд бахтаа гэж ярьсан шүү дээ. Ер нь бол энэ бүх одоо энэ элтгэгчнэр те профессорууд, түүх судлаачид, сэтгэл зүй судлаачид, философчид юу ярьдаг вэ гэхээр бүр эртээр үеэс нь хүн төрлөختөн үүссэн цагаас те
одоо агнж ийсэн ч гэдэг юм уу те тэр үеэс айгүйх иш татаж ярьд юм байлээ. Яагаад гэдэм бэ гэхээр энэ мэдээлэл нь ирсэн байт юм аа. Тэр нь одоо бид нэр энэ 100 жил чи ерөөсөө юу ч биш шүү дээ. Тэр энэ 200 жил чи ерөөс айгүй бага хугацаа учраас бүр ингэж уртаар нь харж иж тодорхойлох боломжтой болоод юм шиг тий. За одоо бас нэг ийм асуудал байгаа. Манай ирчүүдийг одоо энэ нийгэмд зөвхөн Монголд гэлтэхгүй дэлхийн нийтээрээ гарч байгаа нэг зүйл бол эмэгтэйчүүд одоо феминизм ер нь айгүй хүчрэг болчлоо. Тэгээ энийг бол бид нар хүлээн зөвшөөрч ёстой. Энийг би ингэж эсэргүүцээд байгаа юм биш. Зүгээр яах ёстой вэ гэдгийг ярилцах гэдэг. Хэрвээ таны эхнэр чинь танаас илүү их орлого олдог байх боломжтой шүү дээ. Танаас илүү боловсралтай байх боломжтой. Нэг үе чи одоо тэгэл биднэрт одоо хүүгээ сурах уу, охиноогоо сурах уу гэл тэгэхэд охиноогоо сургаад хүүгээ бол яах вэ гэл нэг тийм үе бас байсан шүү дээ. Тэр жоохон дэш байх та. Бид нар бол жоохон хацтай хоёулаа те арай нэг амьдрал айгу болцсон үед төрсөн шүү дээ. Тэгэхээр бол манай уугийнхан бол их нэгтэй сургуульд явцсан байдаг. Гэхдээ ер нь бол боловсрлоороо ч тэр одоо нийгмийн статусаар ч тэр эмэгтэйчүүд бол маш дээд албан тушаалуудад очсон байна. Бизнес эрхэлдэг болсон байна те. Тэгэхээр таны эхнэр танаас илүү мөнгө олдог. Илүү нийгмийн статустай танаас хүчтэй. Энэ нь өөрөө тэр залууг тулгаагч юм уу те. Унаад байдаг. Тэрийг эхнэртэй хэлж чадахгүй. Удахгүй шүү дээ. Тэгтэл дотроо fuck гэж бодоод байдаг заяа. Тэгээ энэ тохиолдолд яаж энийг өөртөө зөвөр суулгаж хамгаалтай явах вэ? За харилцааны зөрчлүүдээс эхлэе л да. Харилцааны зөрчлүүд эхлээд яаж үүсдэг вэ гэвэл нөгөө хоёулаа сая хэлсэн шүү дээ. Хамтдаа нэг зорилгын төлөө ингээд явж чаддаг байсан бол эсэргээрээ бие биен лугаа хараад эхлэх үед нөгөө зөрчлүүд үүсдэг. Тэгээ саяныхтай яг ингээд хэлэм за эмэгтэй маань надаас илүү их цалин мөнгөтэй ингээд карьер илүү байгаад байна. Тэнгүү тэр мэдрэмжээ нөгөө илэрхийлэхтэй чи тэгээд гэртээ ирэхгүй л ингээд явцдаг штэ гэдэг ч юм уу. Ямарваа нэг ингээд гомдол энэ тэр гэл нөгөө зөндөө бол эмоцуд бий болдог штэ. Ингэхдээ нөгөө хоёр хүн маань бие биен лугаа харцдаг. За ингээд ямар тааш нэг зөрчил явагдах гэж штэ. Явагдаад эхэлдэг. Тэгээ саяныхтай яг нөгөө асуудлаа дээр энэ бүхэн нөгөө яаж ингээ бий болдог вэ гэмүүд. Эхтэй хүн үнэхээр тэр нөгөө нийгмийн статус болон тэр болгоноороо ингээ нөгөө илүү биш байгаагаа мэдэх юм бол нөгөө өөрийн мэдлгүй нөгөө сөрөг сэтгэл хөдлөлүүд бий болдог. Тэгэхээр тэрийг эргээд заавал гадагшлуулах хэрэгтэй. Тэрийг эмэгтэйдээ хэлэх хэрэгтэй. Нөгөө талаараа тэр санхүүгийн хувьд хүчтэй байж болно. Гэхдээ өөрөө бас зүрхлээ тэр гэр бүлдээ тодорхой хэмжээний өөрийнхөө хариуцлага үүрэг роолыг заавал хадгалах хэрэгтэй гэсэн. Тэгжээж нөгөө нэг динамикли оршдог гэсэн. Тэгвэл одоо ингээл тийм амьдралтай гэр бүлүүд биш аз жаргалтай. Эхнэр нь ингээд ажилдаа яваал нөгөө өөрийнхөө хийдэг бизнесэд томруулал нөхөр нь гэртээ хоолоо хийгээл хамтдаа ирэнгүүт нь гой хоол идэл хүүхдүүдээ асраал тэг хүүхдүүдтэйгээ тоглоал. Тэнгүү тэр ихтэй болохоор өөрийгөө би эмэгтэйгийнхаа доорч гэдэг юм те. Ямарваа нэгэн байдлаар өөрийгөө нэг харьцуулж тэр нэг сул дороогийн мэдрэмжийг авдаггүй. Тэгвэл ямар тохиолдолд энэ өөр асуудал үүсэх юм бэ? Ямарваа нэгэн байдлаар харьцуулаад тэр нэг сул дороогийн мэдрэмж үүсэл эхлэх юм бол нөө зөрчлүүд явагдаад эхэлчихдэг. Тэгэхээр яг нөө ийм тохиолдолд бол одоо практик дээр бол нэг эсэргээр нэг зорилгоо хамтдаа явж байгаа гэдгийг сануулдаг. Энэ чинь өөрөө хүний дотор болоод байгаа зүйл болохоор өөртөө л тайлбарч хэлэх нь илүү ойлгуулах нь илүү чухал шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд эрэгтэй хүн заавал одоо санхүүгээ 100% авч явна гэдэг нийгэм манайхаа биш шүү. Бид нар шал өөр нийгэмд амьдарч байгаа. Тийм учраас хэрвээ одоо иймэрхүү хүмүүс бол зөндөл байгаа. Шууд хэлэхэд манай сэтгэл зүйч жилжин бичтэй санал нэг байна. Ирчүүд заавал 100% financially одоо эдийн засгийн хувьд гэр бүлээ авч явах албатай биш ээ. 50% ч байж болно. Ямар ч байсан гэр бүлдээ өгөх тэр өгөөжөө өгж явах хэрэгтэй. Тэр нь хөдөлмөрлөг яг тэр нэг хоолоо хийх гэдэг ч юм уу те хариуцлагуудаа хүлээж ажиллаа хувааж авч штэ те. Санийхтай нэмээд хэлэхэд яг санчлаа. Энэ миний нөгөө саний уншсан судалгаа тэр нөгөө MIT-гийн хийсэн судалгааны үндэс нь юу вэ гэхээр феминизмээс гаралтай. Эмэгтэй хүмүүсүүд ур чадвартай болчих. Мэдээч эмэгтэй хүн баялаг бүтээж эхэлж байна те. Эмэгтэй хүмүүс ингээ гүйцэтгэх төвшин дээр илүү их болж эхэлж байна гэдэг чинь сайн гэдэг. Тэнгүүд энэ нөгөө сайн асуудлын хүрээнд нөгөө ирчүүдтэй нөгөө тасан зохицлын асуудлууд үүсээд байна гэдэг нөгөө үндслэлээр тэр судалгаа хийгдсэн байхгүй.
Тэгэнгүүт тэрийг тэр доктор сүулт явсаад хагаад ямар гаргалгаа байсан бэнгүүт эрэгтэй хүмүүсүүд эмэгтэй хүнтэй бүр заавал харилцаанд орох хэрэгтэй. Одоо яг энэ зуунд. Тэгээд энэ харилцаанд илүү ч өнөө дутуу ч өнөө тэгэнгүүт тэр эмэгтэй илүү орлого салентай байж болно шүү дээ. Хамгийн гол дасан зохицох. Тэр саяны дотоод зөрчил байвал тэрийг хамтдаа ярилцж хагаад зорилгынхаа талаарх. Тэндээс ингээд зугтчихл юм бол ийм гэр бүлийг бүтээж чадах болохгүй гэл болох юм бол хичнээн ингээд өөрөө сайхан амьдад байгаач яг одоо энэ нийгмээс ирж байгаа стрессүүдийг одоо нийгмийн өөрчлөлтүүдийг тасан зохицлуудыг хослон амьдаж давах юм байна л гэдэг. Бас нэг crazy гэмээр асуулт. Манай эмэгтэйчүүд жоохон хитрхи агрессив болоод байна уу юу сүлээд яг хуу феминизм гэл ингээл те явж штэ бид нар ч тэ чадна штэ гэл дэмждэг манай одоо дэлхийн ирчүүд бол дэмжиж байгаа штэ хинч үгүй та нар бол ийм байх хэвээр гэхгүй байгаа би бүр энийг нь бас дэмждэг байхгүй эмэгтэй хүн хүчрэгөө бас та үнэхээр те ус төрд эдийн засаг бид нар бол амар дэмжиж байгаа гэхдээ арай бас галзуураад байна уу юу те хитрхи те одоо ингээд төрөмгий маш төрөмгий те галзуурах гэдэг үг ямарчгүй юм байна төрөмгий болоод юм шиг надад анзаардаг байгаа. Одоо ингээд жоохон хитрүүлээд байна гэдэг шиг те жишээлбэл одоо ирчүүд бол ийм л байх ёстой бид нар бол ингэж ингээд одоо жишээл бүх баяруудыг нь авчинч гэдэг юм те одоо ингээд за Мартин амны чи одоо жишээ ярьж байгаа шүү хөөрхөн жишээ 7 хоногоор нь тэмдэглэн чи гэдэг юм те ингээд би эмхтэй юм чинь одоо ямарваа нэгэн мэтгэлцээ цэргийн баяр болонгууд тэр цэрэгт явах хүний хэн гаргасан те ээж нь л гаргасан шиг те чи цэрэгт яваагүй штэ гэж ааш шиг те нэг юм ямар нэгэн асуудал одоо те мэтгэлцээ болоод ирэхээр ирчүүдэд чи эрэгтэй юм биш эмэгтэй хүнтэй мэтгэлцлээ гэдэг шиг өөрийнхөө эмэгтэй гэдгээ гаргаж ирээд тэгсэн мөртлөө шудраг 50% байхыг нийгмээс шаардаад яг тэгвэл чи адилхан хүн юм байна. Хоёлаа тэгвэл яг энэ дээр одоо мэтгэлцээч гэдэг юм ба те. Хоёулаа энэ дээр ингээд санаа бодлоо хуваалцъя гэх. Тэгэхээр буцаад нөгөө өөрийнхөө эмэгтэй гэдгийг гаргаж ирэх ч гэдэг юм. Жохон нэг юм шудраг бус дээрээс нь нэг юм төрөмгийн зан характерууд айгүй илрээд. Гэтэ энэ зөвхөн Монгол биш шүү. Ер нь ялангуяа гадаадаар те Азийн орнууд ялангуяа Хятад, Солонгос энэ төр ч ямар бас хүчрэг болоод нэ те гэдэг шиг. Тэгэхээр за хоёр төрлийн төрөмгийлэл байгаа. Ил төрөмгийлэл, шууд үзүүлэх агрессион, тэгээ пассив агрессион буюу далд төрөмгийлэл. Энэ төрөмгийллүүдээс дийлэнхтэй хамгийн аюултай төрөмгийлэл нь бол далд төрөмгийлэл. Зүгээр ингээд аяхта хоолыг хийж өнгөтэй те хоолыг хол тавих ч гэдэм. Эсвэл нөгөө хоолыг аягалж өгөхгүй өөрийнхөө хоолыг аяглаад ганцаархнаа дээр суух ч гэдэм. Эдгээр бол ингээд нөгөө далд төрөмгийлэл. Энэ бол сэтгэл зүйн хувьд илүү хортой. Тэнийг зөв хэлэх гээд. Хоёрт нь ил төрөмгийлэл одоо их болоод байна гэдэг шүү дээ. Энийний цаана ямар мэдрэмж явж байгаа юм. Ерөөсөө л өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж чадахгүй дотоод хүүхэд гэдэг шиг дотоод мэдрэмж явж байгаа. Тэнгүүд хүүхдүүдэд ялангуяа дийлэнхтэй эмэгтэй хүүхдүүдэд нөгөө гуниг, өвдөлт тэр мэдрэмжүүдийг нөгөө яаж илэрхийлэхийг таньж өгөөгүй бол тэр хүүхэд юм л болонгот уралдаг охин болчдөг. Жохон л юм болонгот нөгөө уур нь хүрээлэдэг. Тэгээд юмд уралсан ингээ тэгэнгүүт мэддэггүй. Тэгэнгүүт тэр мэдрэмжийн дийлэнхтэй эцэгчүүд нь ямар юундаа уралдээ. Охин хүүхэд уралдаггүй гэдэг ч юм уу. Энэ бүх нөгөө эмоцуудын шахалтуудаас болоод тентийн төрөмөл өссөн байдаг. Тэгэхээр нөгөө Аз соёлд яагаад энэ одоо ил гараад байгаа юм бэ? Бид нар тэнд нөгөө эмоцуудыг өмнөх зуунуудад яадаг байсангууд эмоцоо үзүүлчихлэхгүй гэдэг мэдрэмж нь тэр нөгөө далд болон ил төрөмгийлэл үндэслэлсэн байна. Яг ингээ түүхээрээ ярих нь социалист нийгэмд те чи хүн амьтантай хэрэлдээд ингээ муухай харагдаж болохгүй эмоцоо ил гаргаад зодолтоод ингэж болохгүй өөлж болохгүй те гэдэг ч юм. Ингэнгүүт нөгөө эмоцууд нь дарагцсаар байгаа тэр төрөмгийллийн мэдрэмж үүсэж байна. Одоо хоёлаа жоохон гүн рүү нөрөө. Хүчирхийллээ. Хүчирхийлэхээр л бид нар ерөөсөө л эрэгтэй хүн эмэгтэй хүнийг барьж аваад зохиж нүдээл арх угаал агсан тавиад байна гэдэг нэг юм хөвшмөл ойлголттой байсан шүү дээ. Тэгсэн чи яг үнэндээ сүүлийн үеийн судалгаанууд дээр яаж нэхэр эмэгтэйчүүд эрчүүдийг хүчирхийлээд байгаа зүйл.
Тэгэхээр ингээд энэ сонь сонсогдож байгаа эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүчирхийлнэ нэрнгээсээ тийм. Сэтгэл зүйн хувьд. За дээрээс нь одоо физиологийн хувьд ч тэр одоо ер нь тийм бие мах бодийн хувьд ч хүчирхийлдэг. Яаж гэхээр ихэнх ирчүүд бид нэр эмэгтэй хүний өөдөөс яаж исэн ч гар хөдлөж чаддгүй шүү дээ. Бид нэр суулгацсан. Маргаан үүснэ, сэтгэл хөдлөл өндөрсөн, бие биен лугаа чанга дуурна. За эмэгтэй хүн зохиод авлаа. Эрэгтэй хүн зүрлээ зохиж чадахгүй шүү. Үсрээл гарын байрна. Үсрээл тэрвэрнэ те. Тэгээд бүр ингээд амар зодуулдаг ирчүүд зөндөө байна. За энэний дараа тэр нөгөө юмар нь боох. Физиологийн хэрэгцээг нь би чамтай 3 сар тэхгүй. Тэ би өнөөдөр тусдаа унтна. Энд чинь бас хүчирхэл. Сэтгэл зүйн хүчирхэл, хэмлэх тэр бол бүр амар хүчирхэл. Сэтгэл зүйн хүчирхийллээс хэмэлсээр байгаа нөхрийгөө алдсан хүмүүс зөндөө шүү дээ. Тохиолдол байна шүү дээ гэдэг шиг. Одоо 5 төрлийн хүчирхийлэл байгаа. Хүчирхийллийг задлуул. Нэгт нь бол мэдээж сэтгэл зүйн хүчирхийлэл. Сэтгэл зүйн хүчирхийлэл дотоо дахиад задарна. Хоёрт нь за бие махбодын хүчирхийлэл. Гуравт нь бэлгийн хүчирхийлэл. Дөрөвт нь эдийн засгийн хүчирхийлэл. Тэгээд тавт нь болохоор нөгөө үгэн хүчирхийллүүд ороод явчихдаг. Тэнгүүд энэ дээр нөгөө нэг саяны яг юун дээр би нэг гоё юм болсон юм аа. Юу бодлоо? Энэ хугацаанд нь би бас яг одоо хамтаага та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр битэрийн яриаг зөвхөн сошиал платформудаар хүлээн аван үзэх, сонсохоос гадна радио FM-ээр сонсох боломжтой байдаг. Нийслэлийн радио, мэдээллийн радио гэдгээр нь та бүхэн сайн мэдэх бах. 88.8 радиогоор яг одоо сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу хоолой Дархан хотын Эхлэл радиог сонсож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг Жошуагийн подкастаас хүргэж байна. Хэрвээ та энэхүү подкастыг дундаас нь сонсоод эхэлсэн бол хэрхэн ихнээс нь сонсохоо мэдэхгүй бол YouTube дээр Joshua's podcast episode 16 EP16 гэдээ бичгээр гараад ирнэ манайхаа. За тэгээд манай подкастыг бас дамжуулдаг радиогийн хамт олон найзуудтай маш их баярлалаа гэж хэлье. За мөн спонсор байгууллагаас дуртжээ. Бидний подкаст бол ашигын төлөө подкаст биш. Танин мэдхийн сэтгэл зүйн суурьтай юм подкаст байгаа. Тэгэхээр бас аль болохын нийгмийн тулгараад байгаа асуудлуудыг мэрэгжлийн зочинтой мэрэгчлэтнүүдтэй ярилцаж бас маш их дата мэдээлэл та бүхэнд өргөе гэж зорддог. Тэгээд энэхүү подкастыг манаас дэмжиж ажиллаж байгаа. Сүүлийн үед бас ганц нэг спонсорууд орж ирээд айгу баяртай байгаа. Тэгээд дандаа хасах гэдээ яваад байсан чинь ингээд тэгээд энэ манай өнөөдрийн спонсороор ажиллаж байгаа Noto гэдэг энэ солонгосын брэнд юм байлээ. Тэгээд Noto Premium албан ёсны эрхтэй Монголд орж ирсэн байна манайхаа. За энийг хараад энэ юугаараа давуу талтай вэ гэхээр клиникийн одоо бүр судалгаан дээр хүний одоо тэр арьсанд болон хууханд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон. За тэгэхээр тэр нь тогтоогдчихоор одоо эдгээр сертификатуудыг бол өгдөг юм байна. За тэгэхээр ийм найдвартай бүтээгдэхүүн бас авч хэрэглүүл биднэрт бол илүү зүгээрээ ялангуяа одоо манай монголчууд ч байгалийн эсрэг одоо ийм нөгөө янз янзын салхи шуурга тий халуун хүйтэн болдог энэ газар чинь бид нар ийм чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл илүү зүгээр юм шиг байна. За энэ жишээлбэл all in one wash аваад байгаа. Бид нар заримдаа нэг юм завгүй маагүй ялангуяа ирчүүдтэй толгоогоо угаал доотгоо угаал гардаг гэдэг шүү дээ. Тийм үед байдаг шүү дээ. Тэнгүүт яарч үед зүгээр all in one болохоор толгоо угаад бие угаад гарчин дээрээс нь фитнес руугаа авчихсан. Нэг олон юмтай зурлахгүй амар бассейнд ордог хүмүүс бас их гоё юм шүү дээ. Энийг бол би бас санал болгож байгаа. За энэ body lotion энэ бас их гоё. Яг одоо юм нөгөө эмзэг арьстай ийм хүмүүст ер нь бүх төрлийн арьсанд илүү зөгцөн. Тэгээд энэ эмзэг арьстай хүмүүст бас би бол жоох нэг шар хүн болохоор жоох миний арьс жоох эмзэг талтай байдгийн. Тэ энэ их надад бас таалагдаад байгаа. Энэ хайрцаг нь бас ямар гоё өнгөтэй тий. Цамцтай адилхан өнгөтэй. Тий. Тэгээд энэ эдний брендинг өнөөдөр бол яг нэг дор олон юм ярихаар бас нуршчих байх гэж бодоод ерөөсөө
биеийн энэ бүтээгдэхүүнүүдийг нь танилцуулчих гэж утсан дараагийн дугаарт бас бид нөгөө үсний бүтээгдэхүүнүүдийг нь тусад нь танилцуулна шүү. Тэгээд доорх утасны дугаараар та бүхэн захиалаад хөргүүлээд авах боломжтой шүү. Манайхаа. Энэ бас гоё сэдв байна шүү дээ. Гэхдээ хүн юм гоо сайхны бүтээгдэхүүн гоё өөртөө юм арчаатай байдал бас хэрэгтэй байдаг тий. Зарим хүмүүс ч ихтэй хүн нүүрэндээ маск тавих бодол чи одоо юу ихтэй хүн байж ингээд би бол тэрэн дээр бүр 100% эсрэг байр суурьтай байхгүй. Хүн өөрийгөө ямар ч хэлбэрээр хайрлаж болно. Тэний нэг хилэмж нь өөрийнхөө гоо сайхан анхаарах гэж байна шүү. Хоёулаа шууд нэвтрүүлэх подкастаа уяад явчих. Одоо жишээлбэл ирчүүдийг нэг тийм нүүрэндээ одоо крем скол одоо нарны тос түрхэх, үсэндээ гээл түрхэх, өндөртэй бас ингээд цацах. Эднэрийг бол ер нь нэлийн тийм шүүмжлэнгүй байдаг байсан шүү дээ. 10-20 жилийн өмнө. Би бол бас багаас нэг жоохон гангарах дуртай, дээрээс нь юм жоохон өөртөө арчаатай байхыг хүсдэг. Тийм хүмүүжлэлтэй өгдөхгүй. Ерөөсөө л 7 настай байхдаа манай ээж миний цагаан цамцыг дутуу угаацсан байна гэд би өөрөө угаагаад эндүүдэд тавьчихдаг 7 настайгаас манай гэрийнхэн мэднэ. Тийм тэгээд ингээд би айгүйх тэр нүүр мөрөндөө тосмос турхдаг, маск тавьдаг тийм байсан. Намайг ингээд жоохон тэргээр маань ингээд жоохон хүмүүс дооглож моглох гээд байдаг. Тийм байсан байхгүй. Одоо бол шал өөр болчихсон. Шал өөр. Тийм. Ирчүүд эрэгтэй хүн байлаа гэд тийм одоо хээгүй байх энэ төр гэдэг чинь бол хээгүй байх, гүндүүгүй байх энэ төр чинь бол арай өөр ойлголт юм байна. Өөртөө арчаатай байна гэдэг чинь ерөөсөө тэр гүндүүгүйтэй ямар ч холбоогүй зүйл шүү. Тэгэхээр ирчүүд бол ялангуяа өөртөө маш арчаатай байх хэрэгтэй. Би ингэж боддог. Эрэгтэй хүн өөртөө арчаатай, гоё үнэртэй, тэ арьсан гоё, эрүүл мэнд биеийн одоо бодис солилцоо бүх үйл ажиллагаа хэвэн явагдаад хөнгөн шингэн тэ ийм байгаа үедээ илүү бүтээмж нэмэгддэг. Илүү өөртөө ихтэй болдог. Сэтгэл зүйн хувьд эдгэрдэг. Одоо нэг юм шаардсан мартсан үе байдаг штэ. Тэр үед хүн яадаг вүлээ? Сэтгэл готролд орчдөг штэ. Шууд нэг пат гэж уудаг. Пост алкохолик депрешн буюу арх уусны дараах готрол гэж байдаг. Тий. Тэгэл одоо ер нь готорцсон үеүүдэд яадаг вүлээ? Гэр орно гэл нэг онцгүй усанд ч ороогүй, өглөөс ирээ шүтээж угаагүй гэдэг штэ. Энэ үед хамгийн хурдан гой болох боломж нь хөшгөө нэгээл нарны гэрэл оруулаад хөгжим тавиал энэ хооронд нь үсээ нөгөө усанд ороод гоё тосмосоо дүрхээл те шүд амаа угаагаал гэрээ зад цэвэрлээл тэгэл буудан дээрээ суугаал кофе уухад шууд нөгөө мэдрэмж шууд ингээд дэш өгсдөг те. Бас нөгөө сэтгэл судлалч гэсэн бүр тайлбарлалцсан. Нөхцөлдүүлэх гэдэг нэг арга байдаг. Олон зүйлийг ингээд сайн хийх тусмаа тухайн зүйл ингээд нөгөө нөхцөлдөхөд одоо жишээлбэл өглөө гэрээсээ гарахтаа ингээд тооноо тавиал араас нь нарны тосоо тавиал нүрээ цэвэрлээд чинь нөгөө олон зүйлийг араас нь хийж байгаа шүү дээ. Эсрэгээр одоо ч манай аав бол эсрэг байсан шүү дээ. Одоо наа хүүхэд байхад бараг л гар нүрний савнгаал нүрээ угахчтай ирэх хүн юм биш гэж. Тэнгүүд би тэгэл өглөө заримдаа бол тэгээ сайхан гар нүрний савнгаараа нүрээ угаагаал хичээлдээ явбал гэхдээ бол мэдээч цэвэрхэн хувц сунад бол ингээл цэвэрхэн зүгээр ерөнхийдөө нэг юм функц нь бага. Тэнгүүд эсрэгээрээ яг нэг сайн нөхцөлдүүлэх гэдэг дээр юу гэж хэлэх гээд олон юм ингээд нэмэгдэх тусам нөгөө хүний бүтээмж дагаад өсөж идэг тухайн л байна. Дөөшнөө тавиа, тооноо тавиа ч гэдэг юм ингээд юмыг ингээд олон талаас нь хийж чадж байгаа мультитаск хандаж чадж байгаа хүн эргээд нөгөө ажлын мессен дээр гоёо ширээнийхээ ард суухад юмыг цэгцтэй харж идэг. Эсрэгээр яг л нөгөө нэг л юмаа хийдэг хүмүүсүүд комфорт зонд орчдөг. Тэгэхээр эрэгтэй хүнд бол тэр бас дахиад сэтгэл зүйн өвч гэсэн ач холбогдолтой. Сайхан нүсээ янзлан бом процессууд байгаа шүү дээ. Одоо тийм контентууд бас үлийн үед их явдаг. Цамцаа гаргаж ирээд дэндүүдэл бүгдийн тэгшхэн болонгоотаа зангиагаа зангитаал тэгэл ингээл пижака өмсөөл үсээ янзлал ингээл тэр деталь болгоныг бид нэг ингээд харангуут нэг юм тайвширсан мэдрэмж аваад байна шүү сүүлийн үед. Энэ юу вэ гэмүүд яг нэг сайн их хэрэгцээ. Олон зүйлийг ингээд нөхцөлдүүлж иж бидний тарих нөгөө нэг синапс холбоо илүү сайжирдаг. Тэгэхээр бид нар бол синапс холбоог ямар ч аргаар хамаагүй аль uncomfort нөхцөл байдлуудад л оруулж байгаа хэрэгтэй. Хоёулынгийн өнөөдрийн подкаст ер нь нэг bros code маягийн болоод байгаа шүү дээ, тэ. Ирчүүдийн бронерын нэг код эднэр яриад шүү дээ. Ер нь дийлэнх нь ирчүүд үзэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ ер нь ингээд бас нэг ойлголтуудаа нэгтгэхэд авчвал бас тэ
зүгээр юм болоо гэж боддээ. Ер нь бол ийм Америкийн подкастуудаас их байдаг л да. Зөвхөн эрчүүдийн өрөөч гэдэг юм уу те, эмэгтэйчүүдийн өрөөч гэдэг юм уу те. Тэр юунуудаас ярьдаг, сэтгэл хөдлөл, сэтгэл готрол асуудлуудаа ярьдаг ийм байдаг. Тэгээд доор нь комментээр наадах чинь би санал нийлж, надад бас нэг юм хувилбар байна ч гэдэг юм уу те. Ингээд явал их зүгээр юм санагдаад. Одоо тэр эмэг цэгцийн талаар ярихад одоо эрчүүдийн юм яриад шүү дээ. Эмэг цэгц бол өстой би одоо дүүнертэй болон энэ ажлын дүүнер одоо хураа дүүнертэй бол байнга хэлдэг байхгүй. Эмэг цэгцтэй бай. Ширээгээ цэвэрхэн байлга. Аяг тавга угаасан бол цэвэрл тий. Ингээд ийм эмэг цэгцтэй байх юм бол яах вэ гэхээр яг бид нар тэр зүйл рүү фокуслахад туслана. Тэнд ч нэг тэрийгэ хүний далтах ухамсарт нэг юм байд юм шиг. Тэрийгэ ч нэг тэгчгээсэн, цонхооч нэг ингэчгээсэн, энийг нэг ширээн дээр арччихсан. Энэ хоёр аягыг аваачаа тэнд тавиад угаачихсан гэдэг ингээд баахан юм нөгөө мишнүүд байгаа шүү дээ. Тэдрийг газ бүгдийг нь хийчлээ. Тэрний дараа яг үндсэн пэйж руугаа гүн орох, төвлөрөх ийм боломжууд болттой юм шиг. Тэгэхээр хэдүүлээ эмгэг цэгцээ бас аягуулсан сайжруулах хэрэгтэй юм шиг. Тий. Одоо хүн дотдоо ямар байна? Гадаад ертөнц яг тийм байдаг. Тэгээ сая Жошуа хэлж тэгсэн, ингэсэн гэд энэ төгсгөл мөн үү сан гэдэг. Энэ юу вэ гэхээр бидний дотдоо байж байгаа юмаа ингээд нэг хийхгүй дуусахгүй орхичвол тэр сан буюу таслал болчдөг. Одоо өгүүлбэрийн бүтцээ зөвлөх юм бол тэнгуү нөө тасалсан өгүүлбэрүүд дуустдаггүй. Тэгвэл дуусаагүй баахан тасалтай өгүүлбэр бидний харангуут нөгөө зүйлүүд үргэлж нөгөө намайг дуусгаач гэж нөгөө шаарддаг шиг биднийг эмх цэгцэхгүй майндад оруулдаг. Тэгэхээр нөгөө эмх цэгцийн хамгийн гол зүйл бол яг сан биш, яг одоод байх. Бүх зүйлийг яг одоод тавьчихдаг. За өнөөдөр би одоо миний ховтос ингээд местап болцсон байгаа юм байна. Тэгвэл би яг одоо энийг л цэгцлэе. Маргааш биш. Нөгөөдөр биш. Нөгөөдөө маргааш биш. Яг одоо. Яг одоо дээр байж чадж байгаа хүмүүсүүд илүү эмх цэгцтэй болдог. Тэгмэд эрчүүдтэй холбоход яг бас адилхан. Ихтэй хүнд ганцаархнаа байх хэрэгцээ илүү хөтөг. Нөгөө main cave гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ эрчүүдийн. Бид нэг өөрсдөө нэг юм ганцаархнаа ийм агуу дотор хийж иж тайвширдаг шиг. Тэнд юу хийгээд байгаа бол ихтэй хүмүүс тэнд төвлөрч идэг. Тэнд ингээ местап болцсон байсан ч тэрийг эргээд цэгцлэх гээд гүн төвлөллийг хийж идэг. Тэр нөгөө ихтэй хүнийг эргээд тэр агуугаасаа гарахад эмх цэгцтэй болгоо гаргаж идэг. Эсвэргээр нөгөө хамаг юм ингээ местап болцсон сууж байгаа хүний дотор ямар байгааг яг л адилхан тийм. Сэтгэл хөдлөлийн докторгүй асуудалтай. Тэгээ тийм тохиолдолд орвол бид нэр өөрсдийгөө тэр нэг main cave дотооддоо яг тэр одоодоо байх арга ухаан бясалгалч гэдэг юм уу? Йогч гэдэг юм уу? Тиймэрхүү байдлаар бид майнда яг одоод дээр навчлах хэрэгтэй. Тэгвэл нэг майнд чинь өөрөө асар олон зүйл ингээ сарниж чаддаг юм байна л да. Зүгээр нэг бодол ирэнгүүтээ ингээ хөтлөөд аваа явчихдаг. Ажилтад очиж доо гэж явж исэн чинь би нэрээ доор угаалгаасаа цамцаа авах юм биш. Тэгээ нөгөө цамцлуугаа явж исэн чинь эхнэр нэрээ хүүхдийн тэмдэглэлийн дэвтийг аваарай гэсэн ингээ майндыг бол ингээ нөгөө галт тэрэг бол нөгөө хөдлөөд явчихвал харин зөв ямар тохиолдолд мэрэгжлийн хүн дээр хандах ёстой вэ гэвэл нөгөө тэр бодол мэдрэмж айдсууд хяналтгүй болоод өөрөө зохицуулах боломжгүй нөхцөл байдал гэж үүдэг. Сэтгцийн хувьд. За одоо OCD гэдэг нэг ойлголт өгдөг шүү дээ. Өлөг дуудлага албантмал үйлдэл гэдэг. Тэр бол толгоондоо байнгын ямарваа нэгэн бодол тээж явж идэг. Зөв алхаж байхдаа хүртэл нэг алхаагаа тоолдог ч гэдэм үү. Тэгэхээр нэг иймэрхүү нөхцөлд ортлоо таны сэтгц ингээ overwhelmed буюу хит ачаалттай байгаад байгаа та мэдрээд байвал тусламж авчих хэрэгтэй. Тэгэх юм бол нэг асуудлыг илүү богино хугацаанд оновчтойгоор шийдчихдэг. Бас нэг эрчүүдийн нэг юм эр сүнсээ сэрэх гэдэг нэг зүйл байд юм шиг санагдаад байна. Яг юм эрчүүдээрээ нийлээд нэг харуулаад бөөнөр заавал чи нийлээд ууж идэх гэдэг үг биш шүү. Эр сүнсээ сэрэх яг нөгөө эрчүүдээрээ нэг саагаад гой тоглодог ч юм уу те орилж чагараад нэг заал авдаг ч юм уу уулан талхдаг ч юм уу загсанд явдаг ч юм уу те нэг юм ямар ч эмхтэй өнгө эрчүүдээрээ байх тэр мэдрэмж тэр сэтгэл зүйд бас амар эрэг нөлөөлт юм шиг санагдав. Яа ингэ нэг мухардалд орцсон эсвэл нэг юм ажил төрөл бүх юм бүтээд байгаа мөртлөө
ганцаардаал эсвэл нэг юм болохгүй байгаа юм шиг нэг тийм үеуд байдаг штэ хүнд те. Тэг яг юу болохгүй байгаа юм гэхээр олдохгүй. Тэнгүүд ингээл нэг найзуудтайгаа бөөнөрөө уулзаал нэг ингээд хэдэн цаг гоё байцгаа нэг гоё ингээд өдөр болчдаг ч гэдэг юм те. Тэр ирчүүдийн одоо энерги тэр сүнсийг яаж ирээд. За би бас яг өнгөрсөн 2-7 хоногийн өмнө ирчүүдээ ууланд гараад махшаарч идээд тэгээд уулны дээшээ ингээл гүүгээл уралдаал цасан дээр ингээл өнхрөлдөөл барилдаж байсан. гоё те. Тэнгүүд зөв нөгөө энийг хүн харуул нөгөө шоол мордоо нэг хүүхдүүд шиг те. Заримдаа нөгөө хүүхдүүд нэмж угаасаа нэг тийм инээдтэй өгöd шүү дээ. Манай нөгөө нөхөрт гарна гэдгсэн чинь нөгөө хоёр хүүхэдтэй болчлоо гэдэг нөгөө эмгтээчүүд нөгөө шоолдог шиг те. Бидний дотор нэг тийм мэдрэмжүүд байдгийнх нь нэг гол зүйл нь нөгөө ихтэй хүний физиологи угаасаа өөр. Булчингийн масс авалтанд хүртэл шал өөр. Тэгвэл нөгөө булчингийн масс авалт тэр нөгөө одоо дисторсны ингээд дааврын тэр нөлөө бидний сэтгэл зүйд бас их өрөмцөө нөлөөлдөг. Бөөндөө ингээд залуучуудад байгаа нэг их юм яриад байдаггүй. Одоо заавал аялалд явсандаа ч бас зүгээр ингээд нэгнийндээ ингээд бөөндөө нэг мах шарж идээд ч юм ингээд суухад зургцаа үзэл бөөндөө суучдаг. Тий. Тэгэл нэг ингээл нэг дохоогоор л ингээл ярилцаал гэсэн мөртлөө тэд дотор ингээд коннекшн явагдаад идэг. Тэгээ нэг эрэгтэй хүн бол аливаа зүйлд ингээ хандахдаа массага байнгут нөгөө масс нь өөрөө ир тэр нөгөө энергийг маскулин энержиг ингээд нэмжидэг. Тий. Тэгээд тэр нь ингээд бүр ингээд бяр чадaltaй хүн орох тусам одоо бид нар яагаад бүхийн хөлсийг мэдрэхийн тулд нэг манайхан чинь тэгж их хүсцгээд нэ тэрний цаана бол зүгээр ингээд бэлэгдлээрээ тэр хүч чадлаас ингээд хамтдаа ингээд хуваалцж байна гэдэг нь өөрөө шууд тэр хүний ажил үйлсэнд хүртэл сэтгэл зүгээр нөлөөлж байна. Тэрнээс нөх аймаа тийм шашин шүтлэг гэхээс илүүтэй те ирчүүдээр уулзах хэрэгтэй шүү манай. Ирчүүдээр уулз. Тэгээд ирчүүдээр уулзахдаа нэг юм дээр алдаад идэв. Манайс. Нэг өгөл яриа гэсэн шүү дээ. Уучих гад идэв. Тий. Яг тавлаа харуулаа яг гой санаа оноо нийлдэг гаруудаа нийлэхээр уучих гаддаг гой бодон дээр тий. Тэгэл нэг гой нэг жоохон ингээл орой юм яриасах бас хаяа байх л да. Байх л зүйл шүү манайха. Гэхдээ уухаас өөр гой юмнуудыг олох хэрэгтэй шүү. Уухаас өөр. Одоо уухаараа дээр бяр чадал мэдрэгдээд эхлэнгүүтээ нэг хоорондоо ингээл зөрчилтэй цодтолддог тохиолдол зөндөө байдаг тий. Зөвхөн бид нэр уулын эрэгтэй хүмүүс ингээд аливаа зүйллөө нэг зорилгын төлөө ингээд хамтдаа төвлөрөөд ажиллавал маш мундаг үр бүтэмжтэй ажилладаг. Гэтэл бидний нэг мөн чанаас дахиад нэг ойлголт юу гэдэг вэ? Эрэгтэй хүмүүс багаар ажиллах чадвар зарим талаараа өөр. Одоо хичнээн ингээд найзуудаараа нөхдүүдээрээ ингээд гоё ингээд тоглоом тоглож байхад хүртэл нэг ингээд зорилгын төлөө нэг ялахын төлөө хамтдаа явж байгаа хэрнээ өөр өөртөө нөгөө хийж байгаа үйл ажиллагаа хийх гээл яваад байдаг. Тэр нөгөө ганцаараа төрөчийн яриаг чинь таслахгүйгээд санаа галхи мартчих. Ганцаараа байх дээр эрэгтэй үнэ би бол ганцаараа байхад ер нь бол томдцсон. Бараг ихтүүлээд байж магадгүй. Ганцаараа байх та дуртай төрлийг. Гэхдээ эрэгтэй хүн ч өөрөө ганцаараа байх дуртай шүү дээ. Үндсэн агуулмж нь те. Гэхдээ эрчүүдийн ганцаараа байдаг газар одоо 0 болоод хувирчлаа. 0-ийн өрөө. Тэ одоо гэр бүл өгч явахт ингээд олуулаа энэ дэртэ 3 4 хүүхдээ мол хүүхдээ хүмүүстэй гэр хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэнгүүд ерөөсө ганцаараа байх боломж өгөхгүй байна. Ерөөсө өглөөс эрэхтэн нэг хүүхдээр нь гараа суучдаг хөрхөн. Тэгэл ингээд ихнэр нь тухайн өдрийн үүрэг даалгавруудыг тэгэн өглөө сонслоо. Тэр хугацаанд нь өөрийгөө хувцлана, хүүхдээ хувцлана. Тэ гэтг шиг ингээд тэгэл ажилдаа явган төгжрлийг давхар тооцоолж байгаа ингээд бөө юм болж байгаа шүү дээ. Тэгэл хөрхи ингээд өглөө ч юм орой ч юм 0-д ороод хүндэрч явах та эрчүүд яга 0 удаад тийм мэдхүү манайхаа ганцаараа баймаар байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө нэг юуны асуудалтай алддаг гэж. Тэгээ шамбрантаад байгаа юм. Гэдэг шиг тэгэхээр энэгээр юу хэлмээр хэлэх гээд ирэхээр бүсгүйчүүдээ эхнэрүүдээ ирээ үзчихвэл та нар уг нь эрчүүдийн яриаг нууцаар үзээд шүү. Гэтэ ирээ үзчихвэл нөхөртөө найзлуудаа ганцаараа байх хугацааг нь өгчээ. Тэгэхгүй бол бас манай бүсгүйчүүд ингэхэд байдаг зэ. Бүгд биш л дээ. Би нэг ганцаараа байя гэж соёлтой хэлээд нөгөө өрөөндөө ороод нэг цаг болчихсон бол бүү юм бодоод эхэлчихдэг. Намайг сонирхоо болчихлоо. Хүнтэй мессеж хийж байгаа болоо, чат хийж байгаа болоо энэ нэг юм чи яагаад ингэж вэ?
Тэ. Үгүй хувийн орон зай хэрэгтэй манайхаа. Одоо жишээлбэл энийг бол дэлхийн хөгжингүй орнуудад хүүхнүүд амар сайн ойлгоцсон гэдэг. Америк жишээлбэл хувийн орон зай гэдэг айгүй сайн ойлгодог. Би ингээд өнөөдөр ганцаараа баймаар байна. Бүр окей чи өнөөдөр бодон дээр унтах юм. Бараг ярилцахгүйгээр ойлгодог. Тэгэхээр ирчүүдэд жоохон спейс өгч байгаараа манайхаа. Тэр чинь ингээд сэтгэл зүйгээ эмчилж байгаа хэлбэрүүдийнх нь нэгэнч байж магадгүй шүү те. Дээрээс нь тэр чинь нөгөө баахан дүнэлтүүд хийж байгаа. Эсвэл заримдаа юу ч бодоогүй байж тэр. Чи юу бодоод байгаа гэхээр жинкнээсээ юу ч бодоогүй байждаг те. Чи бодоо худлаа яриад чи юу бодож л байгаа шижсэн. Юу бодоод байгаа юу ч бодоогүй. Чи дулмааг бодоод байна да гэл те. Заримдаа ирчүүд нэр юу ч бодоогүй байж дээ. Тэгвэл эмэгтэйч дулмааг бодоод байна гэж бодчих гоо те. Тийм хувийн орон зайг өгч байгаарай. Ганцаараа байх хэрэгтэй. За ингээд хэдүүлээ эско хугацааны дараа эргээд бол өнөөдөр подкаст маань маш сонирхолтой болж байгаа учраас бас сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Тэгээд өшөө ирчүүдийн bros code-ийг яригддгөө сэдвүүдийг бас хэдүүлээ ярих болно. Эско хугацааны дараа эргээд уулзцгаая. Josh's podcast. Зүгээр нэг л өдөр шүүстэй мацаг бариад үз. Илүүдэл жинтэй бие давхар, хөхүүл, хүүхэд, хөгшөд гэд бүх төрлийн хүмүүс ууж гэрэлтэхэд тохиромжтой. Хамгийн гоё нь юу гэж нэмэлт сахарын орцгүй, хадгалагч бодисгүй, усны холцгүй, тогтворжуулагч бодис огт байхгүй. Өглөөнөөс орой хүртэл 6 төрлийн шүүс таны биеийг шимт хичээлээр тэтгэж өөрөө өөрийгөө хоргожүүлж, биеийн спорт хүрч эрүүлжүүлнэ. Та өлсөхгүй, ядарч туйлдахгүй, эрч хүчээр цэнэглэгдэнэ. Ганда жуус нэг өдрийн шүүстэй мацаг. За ингээд Жошогийн подкаст үргэлжилж байна. Бүгдээ өнөөдөр ирчүүдийн сэтгэл зүйн талаар ярилцж байна. За тэгээд энэхүү подкастаа бас Эрц цэргийн баярын яг Эрц цэргийн баярын өдөр цэцэгдэж амжихгүй шиж магадгүй. Гэхдээ ойрол цэцэгдэнэ. Тэгээд бүх ирчүүдтэй цэргүүдтэй баярын минь төргий. За өнөөдөр бид нар сэтгэл зүйч Мөнгөн баяртай ярилцж байгаа. Маш сонирхолтой сэдвүүдээр ярилцж байна гэж үзэж байна. За одоо ирчүүд ягаад сэтгэл зүйчэд харьцангуй бага ханддаг вэ? Гэтэ би яг нарийн тоог нь мэдэхгүй шүү. Гэтэ харьцангуй бага ханддаг гэж сонсч байсан. Эмэгтэйчүүдээс арай тооны үед. Тэ энэ юутай холбоотой юм бол? Бидний сэтгэл зүйн онцлогтой холбоотой болов. Одоо манайх дээр гэхэд нэг жилдээ 400 гаруй хүмүүс ирдээ. Тэгээд давтагдсан тоогоороо нэг 1000 200 300 цагийн зөвлөгөө өгдөг. Манай сэтгэл зүй сэтгэл засчнаа. Тэгмүүд нийт ирж байгаа үйлчлүүлэгчдийн 74% нь эмэгтэйчүүд байдаг. 26% нь эрчүүд байгаа. Сайн сүүлийн манай судалгаагаар бол. Тэгэхээр юу вэ гэхээр эрчүүд сэтгэл зүйдээ анхаарах нь эмэгтэйчүүдээс илүү бага. Шалтгаан нь юу гэхээр бид нар өөрсдийн сэтгэл зүгээ хийж чухал вэ гэхээс илүү нөгөө гэр бүлийн анхдагч хэрэгцээнүүд зарим талаар илүү чухал байдаг. Тэгээд тэнд нөгөө цаг гаргаж чаддаг. Яг өөрсдөн дээр анхаардаг эрчүүд бол нөгөө сэтгэл зүйч надад хэрэгтэй юм байна. Энэ миний амьдралд үр өгөөчтэй юм байна гэд нөгөө ойлгоод ухаарад явангууд нөгөө нэг анхдагч хэрэгцээ нь шууд шийдэгдчихдэг. Тэр бүхэн ч нөгөө бидний сэтгэл зүгээс шалтгаалдаг учраас. Нөгөө тал магадгүй нөгөө юу гэж магадгүй. Гэр бүлийн хүмүүжлүүд. За дээр үед бол нөгөө нэг сая хэлсэндээ нөгөө янз янзын гэр бүлийн хүмүүжил байгаа. Тэр нөгөө гэр бүлийн хүмүүжил донд нэг байдаг одоо монголчуудад байдаг нэг хүмүүжлийн арга бол хүнд мууга битгий харуул. Тэг бусдын доор орж болохгүй. Тэг чи өөрийгөө сайн авч явах хэрэгтэй гэд. Эдгээр нөгөө хүмүүжлийн хэв шинжүүд нь өөрийн мэдлэгөө хин нэгэнтэй яг нөгөө сэтгэлийнхаа гүний асуудлыг хуваалцахаас үргэлж хоош суулгадаг. Тэг хэрвээ ирээд сэтгэл зүйчтэй ингээ өөрийнхөө асуудлыг яриад эхлэх юм бол би ямар хүн болох гээд байна. Нөгөө нэг ярьдаг нөгөө сул дараа хүн болох гээд гэж манайх нөгөө буруу ойлгодог. Одоо энэ хасцангуй нөгөө нийгмийн хандлага өөрчлөгдөж байгаа. Хоёулаа ч гэсэн ингээд эрчүүдийн сэтгэл зүй ярьж байна гэдэг маань дахиад бас энэ тий. Өчнөө өнөө болохоор ингэж боддог. Одоо манай одоо Монголын нийгмийг арай өрөө өрөнд нь авч үзэх юм бол энэ нийгмийн хамгийн гол одоо ажиллах хүчин гол местүүдээр нь байх хүмүүс маань эрчүүд байгаа. Дийлэнх. Нэг нүгэл ярьж байгаа шүү дээ. Тэ энэ улс их орны гол хөдөлгөгч хүч нь сэтгэл зүй асуудалтай байгаад хүн нэг гин ширхэг хүн гэдээ аваад үзчихээ л та. Тэгэхээр тэр хүн гэсэн чинь сэтгэл зүй асуудалтай байгаад байвал энэ улс орон энэ нийгэм ямар байх бол өдөртж байгаа хэн нэгэн ч тий.
Яг энэ нийгмийг нэг хүн гэдээ аваад үзчихсэн чинь тэр эрэгтэй хүн тэр нь эрэгтэй хүн байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр эрэгтэй хүн сэтгэл зүйн асуудалтай. Тэр энийг имчилж иж энэ нийгэм эдгэрх юм биш үү? Засрах юм биш үү? Сая одоо ингээд баахан хүүхдүүдийн дээрлэхэлд ингээд явж гин тийм үү. Тэгэхээр би бол энэ дээр ерөөсөө миний дотор нэг л юм орж ирсэн. Энэ хүүхдүүд одоо эцэг эхчүүдтэй нь ажил гэдэг байгаа байхгүй. Эцэг эхчүүд нь өөрсдөө ямар төвшний хүмүүс байгаа вэ? Бид нар нэг нөгөө л ярьж байгаа шинэ гараад гудамжинд явж байгаа хүмүүсийг харалтаа. Араас чинь сигналдж байгаа. Урд чинь ингээд машин гаргачих юм дээр дайрж орж байгаа. Тэ зүгээр хэдүүлээ яг ингээд энэ нийгмийн харалт. Энэ өсвөр насны хүүхдүүд гэдэг чинь өөрсдөө энэ нийгмийн бодит толин юм шүү. Тусгал нь байгаа шүү дээ. Тусгал нь байгаа юм шүү. Тэгэхээр бид нар энэ сэтгэл зүйн асуудлуудаа эхлээд өөрсдөө эмчлэх хэрэгтэй юм шүү. Энийг бүр төрийн төвшөнд, улсын төвшөнд авч үзэх хэрэгтэй юм шүү. Тэгэхэд хамгийн сонирхолтой нөгөө морийг голын дэгдэд авчиж чадах чинь усуулгаж чадахгүй гэдэг шиг. Ичүүд маань яг ингээд сэтгэл зүй чухал шүү гэд ингээд хилээд ойлгуулах гад ингээд хичээнгүүт манай ичүүд улам л одоо жишээ үүшлүүдийг сэтгэдэг байхгүй нөхөртөө ингээ хүрээд ирэх цаг тавиараа ингээ гэдэг нөхөр нь ямарваа нэг аргаал шинэ ажил гаргаж ирэл цуцалчдаг. Нөгөө нэг дургууд хүчгүй гэдэг шиг тэр хүн ирэхгүй бол нөгөө үр дүн гардаггүй. Тэрэн шиг бид нэр одоо саяны бүлэдэлтэн дээр ч юм уу те тухайн хүн өөрсдөө асуудлаа ойлгоход бэлэн биш байх юм бол тэр асуудал шийдэгддэг. Бид нийгмийг ингээ нэг эрэгтэй хүн гэд төсөөллөө гэхэд тэр хүн маань өөрийгөө хүлээн зөвшөөрөх асуудлаа ойлгохгүй л тэр асуудал өөрчлөгдөхгүй. Тэгмэд энийг хэн ойлгуулж чадах вэ гэмүүд яг тэр хажууд байгаа хин нэг нь. Хин нэг нь яаж тайлбарлах вэ гэвэл чи болохгүй байна. Чи эрүүл биш байгаа тий. Чи одоо орчууд гоё нийс том яваад гарсвал чи аим нарциссист юм байна. Чи надад газлайт хийгээд юм байна. Тэгэнгүүт энэ болгон цаанаа зөвхөн нөгөө асуудлыг шийдэх биш улам л нөгөө зөрчилдүүлж идэг. Гэтэл нөгөө би сайн хэлээд байна даавуугаар бол нөгөө даавны философор бол нөгөө ин ян гэдэг шиг аливаа тэнд нэг юм хурцсаж байгаа юм бол эргүүлээ тэнд хайр байх хэвээр. Ер нь л хоёр хоосон аяга нэгнээс юм хүсээд хизээж дүүрэхгүй. Харин аль нэг нь нөгөө өөрийгөө хайрлаж иж өөрийгөө дүүргэсэн цагт нөгөө хүндээ өгч идэг. Тэгэхээр нөгөө бидний нөгөө эрэгтэй хүнд бол одоо хамгийн чухал зүйл бол ерөөсөө нэг нэр альтернатив гэхээс илүүтэй зөөдөө зөөлөн байдал. Магадгүй нэг өдөр ингээ гэртээ ирэнгүүт ажиллаа хийгээгүй ч юм уу сул дорой байдлыг уян хатан хандаад хүлээн зөвшөөрөв. Тэнгүүд эрэхтэй тэр асуудалтайгаа өөрөө тэмцэж эхэлнэ. Гэдэг ч юм уу нөгөө бид нөгөө асуудалд хандахдаа нөгөө арай хүч нөгөө шулуухан хэлэхэд арай их хүчлээд байна уу да. Тэр асуудлыг их хурцаар гаргаж ирээд буруу шүүмжлээд байна уу да. Харин эсрэгээр яг тэр нэг асуудлын жинхэнэ мөн чанарыг хаана гэдэг нь ерөөсөө яваал гэсэн нэг үүлийн үр гэдэг шиг гэр бүлдээ л очдөг. Тэнгүүд нөгөө гэр бүлийн хүмүүжил ерөөсөө яг тэнгүүд магадгүй тэр эрэгтэй нэг нийгэм гэж үл тэр эрэгтэйг бүтээсэн аав ээж хоёр гэж байгаа. Тэнгүүд аав ээж хоёрын асуудал байгаа учраас тэнд асуудал үүсэж идэг. Одоо бүлэдэлтэндээ шүү дээ. Тэр хүүхдүүд бол дийлэнх нь өөрсдөө гэр бүлийн дотоод асуудалтай байх магадлал өндөр. Тийм учраас нөгөө альва нэг илэрлэлийг л хайж идэг. Тесрэхэд бэлэн. Тэгэхээр уур уцаарыг гаргаж чадахгүй учраас өөр хин нэг л тусгаж идэг. Тэгээ тэр одоо нэг хохирогчийг хайж идэг ч гэдэм. Тэгэхээр бид нар асуудлыг үнэхээр шийдье гэж байвал хин нэгнийг харах биш өөрлөгөө өнгөх хэрэгтэй. Яг өөрийн дотор юу болоод байна. Монголд ч 4 хүний нэг нь сэтгэл зүйн асуудалтай гэдэг судалгаа байгаа шүү дээ. 19 онд хийгдсэн судалгаагаар бүр сэтгцэн эмгэгтэй гэдэг байгаа шүү дээ. Сэтгцэн эмгэгтэй. Тэгээд угаасаа ч эмгэгтэй үнэн гэдэг нь ингээ бидний хотоос гарч болж байна шүү дээ. Сошиал орчинд хүмүүсийн бичиж байгаа зүйлүүдээс өөрийгөө илэрхийлж байгаа илэрхийллүүдээс нь харж болж байна л доо. Тэгэхээр яг таны ингээд эргэн тойронд байж байгаа те 4 хүний нэг нь асуудалтай байна гэхэр чинь тэр хүн чинь энэ тоглоом биш те тэр хүн чинь нөгөө гэр бүлтэй байгаа хүүхэдтэй байгаа тэгээд хүүхдээ яаж хүмүүжүүлж байгаа бол гэдэг чинь бас аюу асуудалтай байхгүй те. Одоо энд ингээл манай хоёр зураглаач тэгэл хоёр зочин би бол асуудалтай юм байна те. Би юу таа юу асуудалтай. Би бол өөрийгөө мэднэ. Ийч асуудалтай шүү дээ. Ер нь бол бас цоо ирүүл бол биш ээ. Хамгийн гол чадвар нь тэр хоёулаа асуудлаа хүлээн зөвшөөрч байна гэдэг нь энэ асуудал шийдэгдэх
хамгийн том алхмаа хийцэн л гэсэн. Тэгэхээр нөө эрчүүд яагаад ирдгүү одоо шалтгаан нь улам тодорч шít. Яадаг вэ? Эрчүүд асуудлаа хүлээн зөвшөөрдөг. Би ерөөсөө сэтгэл зүйчд үзүүлэхгүй байж байгаа өнгөрсөн жил анх удаа сэтгэл зүйчд үзүүлсэн. Тэгээ бүр хит удаа өөр сэтгэл зүйч нэртэй уулзсан. Тэгээд бараг донтохоор юм бэл шүү дээ. Сэтгэл зүйчдээр очиод ах юм бол улам очмоор юм шиг. Яагаад тэгэхээр тэнд ямар ч ирээ цэрэг үнэнгээ ярьж байгаа байхгүй. Тэгээ үр дүн гараад хүн хэрэгтэй байлаа шүү манайхаа. Ингээд навшин зүйлүүтэй ярьж байгаа байхгүй. Ер нь бол хүн сонсох юм бол гэдэг шиг те. Бүр яг тэр чин бүр яг ингээд нэг юм амар том юм аваа хайчиж байгаа юм шиг. Тийм мэдрэмж юм байлаа шүү. Тэгээд нөгөө нэг тийм зөвлөгөө өгөөд ингээд нэг тийм яг өмэлж л байгаа юм л. Гэхдээ учиргүй ингээл яриад байгаагүй. Тийм би л ингээл ерөөхдөө ярьсан мөртлөө яг тэр өрөөнөөс гараа явхад ингээд би яг нэг 20 кг ачаа бинээс авсан юм шиг заяа. Яг чинкнээс нэг тийм мэдрэмж. Нэг юм зузаан хувцастай байж байгаа хувцаа тайлцсан юм шиг. Яг тийм мэдрэмж бас. Тэгээд ер нь жоохон сэтгэл зүйн талаар сонирхож судалж эхлэв. Бид ч өөрсдөө бас сэтгэл зүйч нэг салбарт гарахаас өмнө өөрсдөө нэлийн сэтгэл зүйн зөвлөгөөнд ордог. Одоо биелээ гэлэхэд нийтдээ нэг 120 гаруй цагийн зөвлөгөөнд орсон. Нийт нэг 7 сэтгэл зүйчийн хүрээнд. Тэгээ тэр болгонд нэг өөр асуудлууд гараад тэр асуудал болгон шийдэгдэн үстэнэ донтмоор гэдэг шиг энэ үр дүнтэй юм байна штэ гэд. Би ер нь альваа зүйл жоохон донтох гээд байдаг тийм төрлийн хүмүүс байдаг штэ. Яг балансыг барьж авахгүй бол ямар нэгэн тийм зүйл донтчих гээд байдаг төрлийн хүн. Тийм учраас энийг мэддэг хүлээн зөвшөөрж исэн хит хитэн зүйл донтож исэн. Донтол тэгэхээр нөгөө хүмүүс шал өөр нөгөө хүнд юмнуудтай холбож ойлгож болохгүй шүү энэ. Хүн юунд ч донтож болно шүү дээ. Ажилд ч донтож болно шүү дээ. Гэдэг шиг номонд ч донтож болно шүү дээ. Одоо усыг хүртэл их уух юм бол ус өөрөө хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ. Хичнээн сайхан амьдралын тэтгэгч гэдэг хэрнээ ус угаалаа бол бидний ходоод дүүрэл сөрөг үр дүн гарна шүү дээ. Тэрэн шиг альва зүйл нөө тунан хэтрэх тусам асуудал томорч идэг. А зүгээр яг нөө донтолтыг хоёлоо сая ярьсан нөө донтолтыг тэгвэл яаж ялгах юм те. Би бас нөө студидтэй бас санал болгоод одоо ялангуяа энэ бэтийн асуудал аягүй их байна. Тийм. Мөрөдө тоглоом. Энэ бол нөө студидийг өстө нөө нөмөрцсөн гэдэг шиг. Тэгээд тэр юунаас шалтгаалж байгаа вэ гингүүт яг нэг сая донтолт аягүй сонирхолтой. Яг ийм одоо нэг ийм юм Австралид болсон байгаа. Мөрөдө тоглоомны газар нэг эрэгтэй казинод байсан байгаа. Тэгсэн чинь буутай этгээдүүд орж ирээд бүгд цөгццгөө казиног дээрэмдэж чинь ингээл ханлаа буудсан байгаа. Тэнд байгаа бүх хүмүүсүүд ингээл доошо хөвтцгэсэн чинь нэг хүн тэнд мөнгөө автомат тоглоомлого ингээл хийгээл суугаал хэсгэсэн. Тэндээс юус нэг айж байгаа зүйл байхгүй. Тэгээ тэр залуу нөгөө судлаад үтсэн чинь сэтгэл зүйчний данаа нөгөө тэр хэрэг явдал дууссан дараа энэ хүн яагаад амь насанд нь занал хийлээд байх чинь тэр автомат тоглоомлог мөнгөө хийгээл нөгөө слот машинаа дараад исэн бол гэж сэтгэл судлаач судалсан чинь тэр хүн хэлсэн би яг энэ автомат машинлоо мөнгөө хийхдээ хүүхдээ хоололж байгаа юм шиг тийм таатай мэдрэмжийг авдаг гэсэн бохоо. Тэгэхээр тийш нэг мөнгө хожихтой биш болсон. Мэдрэмжэндээ донтцдаг. Тийм ээ. Тэгэхээр нөгөө ном унших энэ тэгвэл энэ яавал сөрөг үр дүнд хүрдэг вэ гингүүд эргээд өгүүлэгдэх үед. Магадгүй гэрээсээ гараа явахдаа нөгөө номоо бодоод ажил дээр очингуудаа нөгөө номоо бодоод ажиллаа хийж чадахгүй бол танд сөргөөр нөлөөлөд эхлэх үед энэ үнэхээр донтолт мөн байна. Яагаад гэвэл та тэрийг өгүүлээд байна. Хоёр дахь том индикатор нь юу вэ гэвэл амьдралын чанар шууд дорогддог. Шууд утгаараа. Нөгөө нэг өмнөх ажиллаа хийж чадгаа болдог, хань нийжил харилцаа мууддаг, зөрчилдөө ихсдэг, мөнгө санхүү муулдаг гэт ингээд нэг амьдралын чанар шууд дөрөтөд тэгээ эндээс нэг ургадаг хамгийн том асуудал би яагаад нэг мөрөдө тоглоом гэж яриад байгаа гэхэд Монгол нөгөө сүүлийн жилүүдэд мөрөдө тоглоомноос болоод амиа орлолт ихссэн. Бүр амартай. Тийм бүр үнэхээр амар. Тэнгүүд амиа хорлолт гэдэг чинь өөрөө нэг хүний асуудал биш. Цаанаа дахиад гэр бүлийн хооронд сүйдэл үлдээждэг. Тэгээд тэр нөгөө амиа хорлсон тохиолдлуудад одоо соёл одоо бид нар бол ингэдэй иймэрхүү эпир мэдээлэл өгж байгаа бол амиа хорлолт гэж ярихыг бас дэмждэггүй уулын мэрэгжлийнхэн. Гэхдээ бид нөгөө өөртөө эстэл зан үйл хийсэн гэдэг. Гэхдээ яг өөртөө эстэл зан үйл хийсэн гэл тэнгүүд одоо олон нийт юу юм бол гэдэг
Яг үнэхээр тэр бол тэгэл өөрийнхөө амь насыг эсдүүлэх үйлдэлийг хийчихдээ. Тэгэл гэр бүлд нь сүүдэр үлддэг. Нөгөө гэр бүлүүд нь сэтгэл зүйн зөвлөгөө аваад нөгөө шархаа эдгэх гээд явдаг. Тэгвэл юунаас болдог нөгөө их санхүүгийн дарамт, нөгөө мөрөд тоглоомс үүсгээл. Тэгэхээр донтолт бол ерөөсө цаанаа бол асар том сүүдрийг дагуулж идэг. Тэгээ одоо манай ирчүүдийн одоо энэ нөгөө мөрөд тоглоом их тоглолдог, бет тавьдаг ч гэдэг юм уу те. Эн чинь бас нэг яг эр хүний онцлогтой нэг холбоотой юм шиг байна. Бид нар ч бас нэг юм all in хийчих гээд байдаг шүү дээ. Авал авна. Эд чинь бас нэг эр зориг гаргаад шүү дээ, тэ. Авал авчин энэ төр гэдэг ийм юунуудтай шинж чанартай холбоотой юм шиг байна, тэ. Тэгэхээр ер нь манай залуучууд ялангуяа сүүлийн үед энэ бэтэнд их донтоод нэг хэсэг крипто гэл ингээл баахан явлаа, тэ. Ийм юунууд төр нэг жоохон хүлээцтэй. Нэг жоохон хоошоо суугаад нэг жоохон тайван. Одоо тэн дээр л яг нөгөө гүндүүгөө занч эрэхтэй. Гүндүүгүй бид нар арай буруу ойлгоод тах шүү. Тэр хээгүү энэ төр ер нь бол нэг хээгүү энэ төр байгаад хэрэггүй гэж боддоо шүү дээ. Харин ч хээтэй байх хэрэгтэй. Юмд ийм мэдрэмжтэй байх хэрэгтэй. Биштэй байх хэрэгтэй тий. Одоо ингээд чи жоохон хээгүүл байл дээ. Ста ямар ч хээгүү байвал гэхээр одоо нэг юм манраал байж ах хэвээр тий. Хүн зөхөж авч явах юм болоо. Зөгчл байдаг лөө би гүндүүгөө сайхан ирэх хүндээ гэж лөөж явах юм уу те. Зохиолаа тий. Тэр чинь ингээд бид нар бол бас тийм өгнийхөө ойлголтуудыг бас жоохон өөрчлөхгүй бол одоо орчин үеийн нийгэмдэр бол нэг тийм гүндүүгөө хээгүү энэ төр гэдэг чинь бол тийм модноос чанартай зүйл биш шүү гэж л боддоо шүү дээ. Тийм. Тэгээ мөрөд тоглоомны асуудал бол байна. За тэр одоо нэвтрүүлгийнхаа подкастынхаа төгсгөлд нэг хоёр зүйлийн талаар ярилцъя гэж бодсон. Яг хөө зарим бискүүчүүд энэ дээр эмзэг хүлээж авч магадгүй. Гэхдээ бодит үнэн бол энэ. Дэлхийн одоо хамгийн шилдэг хүмүүсийн жагсаалт гэдэг байдаг те. Тэн дээр эхний 50-д, эхний 40-д 47 8 доо те ирчүүд байгаа. Тэгэхээр тэгээд 48-аас нэг эмэгтэй хүн орж ирж байгаа шүү дээ. Гэдэг шиг бидний энэ амьдарч байгаа хүний нийгмийг ирчүүд бүтээсэн. Энэ хууль, эрх зүй, тогтолцоо, энэ хотуудыг, барилгуудыг, энэ замыг ирчүүд барьсан. Энэ микрофоныг, энэ гар утсыг, таны үзэж байгаа энэ телевизийг, таны сууж байгаа бууданг ирчүүд хийсэн. Тэгэхээр энэ гэрэл цахилгааныг энэ дэд бүтцүүдийг ирчүүд хийсэн. Таны унж байгаа машиныг эрэгтэй хүн хийсэн. Бид нэр ирчүүдийн дэлхий дээр амьдарч байгаа. Яг үнэндээ. Энэ дээр нэг орилж хашгираад тах шаардлага байхгүй. Бид нэр бодит үннийг л ярьж байна. Тэгэхээр өөрийгөө нэг жоохон дутуу хүнлээд байгаа. Жоохон гутраад байгаа. Жоохон гологдсон юм шиг мэдрэмж аваад байгаа. Эр хүнийхээ тэр энерги, сүнслэг байдлыг алдчихад байгаа. Тэр залуучуудад юу гэж хэлэх вэ? Сая өстой яг л үнэн хэлж энэ гэдэг шиг тийм. Эрэгтэй хүн өөрөө яг би нөгөө ярианы ихэнд хэлжсэн юмыг ингэж бүтээж, хүртээж, тэрийг материалжуулах ажлыг маш сайн хийдэг. Тэрний гол зүйл нь юу вэ гэмэд одоо сэтгэл зүйн хувьд эрэгтэй хүний төсөөлөн ур чадвар илүү. Зарим тохиолдолд нөгөө гүн төвлөрдөг учраас юмыг боддоор юм шиг төсөөлдөг. Одоо наад цаана хэм биш. Леонардо да Винчи гэдэг уран бүтээлч. Леонардо да Винчигийн уран бүтээлийг харах юм бол тухайн цаг үед байхааргүй уран бүтээлүүд байдаг тийм. Нисдэг далавч гээл нисдэг төхөөрөмж, буу, зэвсэг юу гэдэг тоног төхөөрөмжүүдийн хийц тэр дотор явж байгаа эерэг шургууд тийм. Тэгвэл Леонардо да Винчи яадаг гэсэн мэгэ номондоо тэмдэглэв. Леонардо да Винчи дан ганц нөгөө уран бүтээл биш. Давхар сэтгэл судлал ингээ зөндөө олон зүйл төв нэмэд оруулсан. Тэрний нэг техник нь юу байсан? Леонардо да Винчи ингээ бясалгал хийгээд нүдэнэ төсөөлөхдөө ирээдүйн ямар байх вэ? 3000 жилийн тэртээ дэлхийн ертөнц ямар байх вэ? Гэт төсөөлөхөд тэнгэрт юу явжсэн байх нь? Онгоц байсан баг. Тэнгэрт ингээ нисдэг төхөөрөмжүүд. Тэнд ингээ газар дээгүүр ингээ машинууд. Тэнд ингээ бөөн сэргэн мандалт бий болцсонгууд тэнд ингээ эрчим хүч. Тэрийг харангуутаа тэр бүтээлээ одоо дээр уралдаг байсан. Тэгээ нөгөө 1700 оны үед Леонардо да Винчи гэдэг хүн бол нөгөө өөрийнхөө бүтээлүүдээр гарч ирж байгаа чинь.
Тэгэхээр бид нэр аливаа зүйлийг яг материалжуулж чадаагүй дэ гутрах биш. Таны дотор үнэхээр тэр зүйл тархинд үүссэн бол iPhone шүү дээ. Тэр нэг хүний Steve Jobs гэдэг хүний тархинаас л гарсан бол одоо бид нэг ингээд бариад хэрэгжилж байгаа бол яг тэрэн шиг үнэхээр таны дотор хүсэл мөрөөдөл зориг тэр зүйл үүссэн л бол тэндээ та хүсэн үсээгөө хүрнэ. Тэнд нөө ямар ч эргэлзэх үндэсгүй. Харин тэрийг эргэлзэх ингээ хар мянган асуудлууд гарч ирнэ. Чи нэг чадахгүй сул дараа ингээл нийгмийн зүгээс тэ ир эмхтэй гэлтэхгүй. Тэр болгоныг хүлээж авахгүйгээр яг өөрийнхөө зорилгын төлөө л яваарай гэж хэлэх гэдэг. Эсчүүдтэй бол. Тэгээ хариуцлагаас хизээч битгий цухт. Аль болох хариуцлага болгоныг өөр дээр аваад яг одоо тэр шидэл. Тэгэх юм бол аяанда нөгөө амжилт гэдэг бол ерөөсөө л тэр зүйл байгаа шүү дээ. Бүтээмжийг материалжуулах. Сүүлийн асуулт. Одоо ингээд энэ дэлхийн нийтэд бас түгээмэл болоод байгаа үзэгдэл Япон, Солонгос орнуудад ялангуяа ийм хүчирхэг залуучууд боловсралтай, бизнестэй одоо өөртөө маш их анхаардаг ийм залуучууд айгүй ганц бий байгаад байна. Тэгээ одоо ингээд 40 настай 40 энэ нэлээд гарцсан энэ. Гэхдээ харагдахад бол айгүй залуухан энэ харагддаг. Өөртөө маш арчаатай. Тэгээд маш их санхүүгийн ч гэдэг юм амьдралын цахилгаат өндөртөө ийм аква ирчүүд байгаа. Гэхдээ тэр ингээд нийтлэг энэ юу айгүй ихсээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм ирчүүдэд одоо хандаж хэлвэл ер нь бидний энэ зам хаана хүрэхин тэгээд хизээ зогсоох юм. Одоо нэг тренд болоод байгаа хандлага шүү дээ. Болзоол яваад шүү дээ. Өсөө өвдөө аялал тэгээ дээтлэл нөгөө Sigma mail гэдэг байгаа шүү дээ. Яг нөгөө өөрийнхөө running life-араа ингээ явдаг. Тэгээ тэр хүндээ ингээ тэнд эмхтэй хүн гэдэг зүйл байхгүй. Зөвхөн нөгөө амжилт л байдаг. Хинтж гайвалдаг. Тий, хинтж гайвалдаг. Тэгээл ингээ тэрний яг саяны нөгөө миний судалгаан дээр гарсан яг асуудал энэ байхгүй. Нөгөө нэг бол ийм амар хүчрхэг эрхтэйчүүдийг бүтээч чинь нэг бас бол зөв өрөөнөөсөө гардаггүй ингээ хоёр туйл яваад байгаа байхгүй шүү дээ. Тэнгүүд энэ дээр нөгөө ямар зүйл хэрэгтэй гэнгүүт ерөөс яг тэнд нөгөө өөрийнх нь нөгөө тал одоо чинь Юнгийн онол дээр animus гэдэг нэг дүр төрх байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр нэг нь эрхтэй дүр, нэг нь эмхтэй дүр. Одоо орчин үеийн хэлгээр бол нэг нь феминизм, одоо эмхтэй энерги, нөгөөх нь нөгөө маскулин энержи гэдэг. Тэгвэл энэ хоёр ингээ хоорондоо эвсчээж тэнд нөгөө жинхэнэ матери бий болж идэг. Тэгээд тэр эрхтэйгийн хувьд бол үнэхээр нэг амжилттай яваад байгаа юм шиг санагдаж болно. Гэтэл яг нөгөө сүүлийн 5, 6, 7 жил асуудлууд нэмэгдэнгүүт тэр эрхтэй ганцаараа даван тулж чадахгүй. Тэгэхээр нөгөө мэйл одоо ийм Sigma эрчүүдэд зөвлөхөд яг үнэхээр өөрийнхөө дотор тэр эвсэх тэр хин нэг заавал хэрэгтэй. Үнэхээр нөгөө ганцаархнаа нөгөө бүх зүйлийг хийх ямар ч боломжгүй. Тэгэхээр нөгөө би бас яг энэ талаар ингээд сүүлийн үеийн судалгаануудыг ингээд Жошуа хилэнгүүтэл сонирхож байна л да. Японч нь өөрөө нөгөө гендер их судалдаг. Одоо дэлхийн нийт чинь 5 жилийн өмнө нэг 40 хэдэн гендер байсан бол одоо бол бүр 700 гаруй гендер яригдчихэж шүү дээ дэлхийн нийтээр. Тэгэхээр нөгөө энэ олон нөгөө нэг бидний энэ нөгөө гендерийн ойлголт донд хүмүүс өөрсдийгөө яг нөгөө жинхэнэ биегээ алдах магадлал айгүй өндөр. Тэгэхээр нөгөө дотоод хүүхэд тэр нөгөө дотоод ур чадвар тэр нөгөө жинхэнэ мөн чанараа бид нөө ойлгож ижил тэр асуудлыг даван туулна. Тэгэхээр би бол нөгөө Sigma mail-ийг бол нөгөө төдийлөн дэмждэггүй. Яагаад гэвэл тэр явж болно. Гэхдээ яг урт хугацаанд хэр оновчтой вэ? Нөгөө 40, 50, 60 нас хүрээд ирэнгүүт чинь нөгөө үр хүүхдүүд хөлдөө гүйлдэд ирж байгаа гэр бүлийг харахад тэр хүний дотор хүссэн хүсээгүй шал өөр бодол орно. Сүүлийн өдөр гэж байгаа шүү тий. Ер нь наад амьдралаа дуусгаарай гэж. Тэгээд тантай санал ажи. Тэгээд нөгөө би сая Япон очиод ирсэн. Японд 2 сая яг нөгөө эсрэг тал нь 2 сая орчим аав ээжтэйгээ амьдардаг 30 гарсан ирчүүд байдаг. Тэгээд тэр нь ерөөсөө нийгэм хүнтэй үер хийж гэж боддгоо ажиллаж хийдгүү. Тэжүүлгээл зүгээр л гэртээ өөрсдийгөө бүр хүлээн зөвшөөрсөн тусдаа нэршил өгсөн тусдаа тийм одоо бүхэл бүтэн групп байна гэсэн үг шүү дээ. Амьдралд ялагдагсдын тийм бүхэл бүтэн тийм их хэмжээний залуучууд байдаг.
Тэгэхээр зүгээр л компьютераар сууждаг. Ээж аавандаа амьдэрдэг. Тим ирчүүд. Одоо Монгол ч гэсэн тийм ирчүүд зөндөө. Бүр 30 40 гарчаал нөгөө компьютер тоглоомоо тоглоол. Тэгэл нөгөө гэрээсээс гарахгүй ингээл амьдэрч идэг. Тэгэл эцэг их нь хоолыг хийж өгөөл. Тэгэл босч нэг хоолоо идчихэл буцаал өрөөлөг орчдөг. Тэгэл энийг болохоор нөгөө сэтгэл судлал нөгөө Питер Пен синдром гэдэг байгаа. Нөгөө том болж чадаагүй хүүхдүүд. Нөгөө сэтгэл зүйн нас нь тэр бага үедээ гаццсан. Гэтэл нөгөө бие махбодын физиологч өөрөө цаг хугацаатай шүү дээ. Тэгээ нөгөө бие махбодны хувьд яг сэтгэл зүйн хувьд бол нөгөө нэг 11, 12, 13 настай үеийнх шиг юмд ханддаг. Жоох юм хилэнгүүд нөгөө өсвөр үеийнх яадаг вүлээ те. Нөгөө гормоны өөрчлөлт гэдэг шиг гинт уурлал, гинт баярлал гэдэг шиг нөгөө нэг сэтгэл зүйн нас нь тэр цаг хугацаанд гаццсан байдаг. Тэгээ энэний зөв нөгөө Питер Пен синдромын гол шалтгаан нь юу вэ гэнгүүт ерөөсөө нөгөө хариуцлага гэдэг зүйлийг эргэн тойрныхнаа авчингууд тэнд тийм синдром үүсдэг. Тэр хүүхэд ингээд сэтгэл зүйн хувьд нэг юм боожоод нас бий явж байгаа шүү дээ. Нэг 14 наснаас 5 6 нас болтол нь бүх юмыг хүлэмжлэгчд юм уу? Бараг л нөгөө өмсөн хувцс болгоны нэндүүдэд өгч идэв. Одоо эрэгтэй хүн би нөгөө өнөөдөр чинь эз зэргийн баяр гэдэг чинь эрэгтэй сэтгэл зүй ярьж учраас эмэгтэй хүмүүсийнх бас арай өөр. Тэгвэл нөгөө эрэгтэй хүний нөгөө хамгийн гол нөгөө өөрийг нь хөгжүүлдэг зүйл бол хариуцлага. Тэгээ нөгөө хариуцлагын аваад нөгөө Питер Пен нөгөө сүйдээ хайж Вендигийн хаусанд ирдэг шүү дээ тий. Тэрэн шиг нөгөө ямарваа нэгэн хариуцлага байхгүй ихтэй бол зүгээр л дүүлээл амьдарч идэг. Тэгвэл яагаад сүйдэр байдаг вэ гэвэл тэр чинь өөрөө биднийг газардуулаад байгаа нөгөө хөөрөхгүй Питер Пен бол нөгөө Неверландтай ингээл дүүлээл яваад байгаа шүү дээ. Тэгэхгүй яг нөгөө газардуулж байгаа зүйл бол ерөөсөө хариуцлага. Тэгэхээр Япончуудын нөгөө нэг соёлын ялгаач монголчуудын хувьд ч гэсэн яг адилхан. Ерөөсөө багаас нь ахгуулаад бүх юмыг бэлдээд өгчдөг. Тэгвэл нөгөө хүн амьдралд гарангуудаа амьдрал чинь хэцүү юм шүү дээ. Ажил дээр би ингээ бөө асуудал ингээд ингэж яхаа зүгээр гэртээ суужсэн амар юм байна шүү дээ. Гэт тэгвэл нөгөө гэртээ суухын нөгөө гэр бүлэнч наана ингээл яваач ёстой хэцүү арчаагүй гэснээр цаанаа дэмжсэн байдаг. Угаасаа нөгөө хариуцлага авцсан. Цаанаа нөгөө хооллох дуртай сэтгэл зүй явждаг. Тэ. Сейф юм шиг санагдал тэ. Тэнд хүүхдүүдтэй муудалцж яхаар хүүхэд гэртээ аюулгүй бай гэдэг майнд шүү дээ ер нь бол тий. Тэнд ажил дээр очиод эсвэл хань ажилтайгаа очиод хилэлцэж яхаар гэртээ зөвөрөндөө байж байж. За, сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд манайха ирчүүдээ хідүүлээ сэрэг байцгаая. Сэрэг оюун санаатай гярхаа байцгаая. Сул дорой зан чанаруудтай байсан ч болно. Бид нэр хүмүүс уйлсан ч болно, орилсон ч болно. Бид нар зүгээр л хүмүүс. Бид нар ээжийн хөөрхөн хөвгүүд. Тэгэхээр өөрийнхөө дотоод одоо inner child-а хүлээн зөвшөөрөөрэй. Тэгээд манай өнөөдрийн одоо дугаарт оролцсон Өнгөн Баяр сэтгэл зүйчдэр цаг авахыг хүсэх юм бол доорх одоо хаягаар та бүхэн хандж болно те. Тэгэхээр та бүхэн цаг аваад ялангуяа манай эрчүүд бас сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаар гэж бодож байгаа л уулзаарай. Би бас одоо тэр сэтгэл зүйч нартай уулзнаас хойш миний сэтгэл санаа маш гоё эмх зэгцтэй болсон. Амьдралыг арай өөрөөр хардаг болсон. Тэгэхээр өнөөдрийн маань дугаарыг инээ хүртэл сонссон үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Жошогийн подкаст эпизод 16 байлаа. За баярлалаа. За баярлалаа. Би бас дуусах байгаа тий. Дууссан. Дууссан. Нөгөө нэг юу хэлдэм болоо гэж бодохгүй. Камер авчихсан юм байна тий. Нөгөө нэг ирчүүдтэй бас нөгөө хандаад хэлэхэд нэг одоо Сисипусийн домог гэж байдаг байхгүй. Нөгөө чулууг уулын оройд хүртэл ингээ өнгөрүүлээ 50 гут буцаад тэр чулуу уулын оройд очингуудаа шууд доошоо унаад тэгээ нөгөө насан туршдаа нөгөө ийм зүйлээр ингээ завсрын ертөнцид шитгэгдсэн тийм хааны тухай домог байхгүй. Тэр одоо болтол нөгөө чулууга дээшээ өргөнгүүт буцаал нөгөө чулууны ингээ өнгөрөөл ээж идэг. Яг энэ шиг ирчүүдтэй би яасан хандж утга учиргүй нөгөө үнэт зүйлгүй амьдрал бол хүнийг яг тийм цаг хугацаанд гацаагаал дуусгадаг. Тэгэхээр нөгөө бид нөгөө амьдралыг илүү нэг утга учиртай үзэсгэлэнтэй болгоё гэж хүсчихвэл тэнд үнэхээр л нэг хариуцлагыг өөртөө л авах хэрэгтэй. Окей. Ивент итгэж байгаа гарын бэлгийг бас бэлгэлье. Ингээд Солонгосын алдарт Noto Premium брендинг бүтээгдэхүүнүүдийг өөрт чинь бэлгэлж байна. За энэ body wash-ыг туршиж үзээд
Манда ерөөхдөө Сэтгэлээ хэлээрээ хэлнэ. тиймэрхүү байна, иймэрхүү байна гэх те. All in one wash надад бүр хамгийн их таалагддаг. Оо за баярлаа. Бас бэлгэлж байна. Нөтөгийн хамт олондоо баярлаа. Та бүхэн доорх линкээр утасны дугаараар захиалах боломжтой шүү. За тэгээд пэйжийг нь бас дагчаарай. За тэгээд энэ ялангуяа нөгөө улирал солигдоход нэг жоохон би өөрөөш гадаад штэ. Энэ body lotion энэ бол бүр тасархаа бро. Хувц хувцанд наалддаг үзээ. Жинкнээс үнэн шүү. Ятраа Чи тэр. одоо яг бассейнд явахдаа тэгвэл ашиглаад. Тэгээрэй бро. За. Бие ч цэвэрхэн байлгыг наатаагаар сэтгэлээч цэвэрхэн байлгаа тий. За. Наатаа бүр. Баярлаа. За баярлаа.